За юу яцхан сонсогчдоо манай ингээ 39 дугаар үгээр хэлж байна. Ингээ манай нисдэг таваг нисгэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдөр шүү дээ нөгөө Do you remember? Тэр дооны өдөр байна. Тийм шүү дээ. 21st September. Тийм үү? Тийм шүү дээ. Бидний September гэдгийг л сонсч чадсан. 21st гэдэг нэрээс анзаараагүй юм шүү дээ. 21st гэхгүй. За тэгээд юу яцхан халдварын дэглэмээс ахиж байна уу? Коронач ба сайхан байх шүү гадаа. Тэг өнөөдрийн зочин маань тэгснэ өнөөдрийн зочин. Тэсээ зүгээр яг мартчих шүү дээ. За ганцаараа ярих шүү дээ. Тэгтээ ганцаараа ярьчих төө. За sorry үгүй. Өнөөдрийн зочин маань one of the godmothers of podcast in fucking Mongolia baby. Ой. За би хэлсэн. Nominees. Хоёр юу ярьж байгаа. Гэхдээ ууг нь тийм Өөртөөхөө хоолойг ярьж. бичлэгтэй бол гоё хараад. Түл. Гэх Манайх ч гэсэн бичлэгтэй болъё гээл яриад яг тэгээд бүх юм бэлэн байгаа хэрнээ яг хийхээр. Танаас ч юм бүр камертай студи дээр нь байдаг үстэй бололтоо. Харин тийм тэгтээ тэгэл мэдгүй. Яг камер ингээ харчгаар шууд сэтгэл санаа амар өөр болчихдог. Тэр үнэн шүү. Тийм. Одоо би ингээ цэг сууж байгаа л би ингээ гизээ татж байгаа л гэл. Би хэр харагдж байгаа л гэлээ. Тийм. Тийм ээ. Тэр ч үнэн шүү. Тэгээд элдэг болохоор ингээ яриандаа анхаарч чадахгүй санагдаад байдаг шүү дээ. Одоо ингээд бид нэр хинч харахгүй байгаа юм чинь зүгээр ярихад л болно гингөө зөвхөн яриан дээр амар төвлөрөөд. Тийм. Тэг камерт олчих бүх юм анхаарах гэж амар ядраатай. Тэгээ эдитлэхэд бас амар ядраатай. Аудиогийн тусна. Тийм. Тэг бичлэг учраас нөө гид таслаж болохгүй тий. Тийм одоо ингээл янз бүрийн аудио эффект хийчих юм бол дээгүүрээ таарахгүй болохгүй. Тий. Shit. Наач нэр бод. Тийм ээ. Тий. Манай анад номи хоёр маань подкастынхаа тий сонсдгоо гэсэн өөрөөсөө идэв байж. Нэг нь браунс би бол сонссон. Тий. Нэг дугаар сонссон. Гэтэ айл дугаар итгэн салахгүй нэг л харин тийм юм. Сонссон л Би бас нэг хэсэг сонсдгоо байсан. тэгээд амар хэцүү юм байлээ. Яг өөрхөн дугаарыг сонсохоор. Тий. Гэтэ надаа юу тэр сүүл тоо дахиж тийм parody хийлөө. Mrs. Sinja хоёроо Би тэр арга. тэр жоохон cringe яхаасаа тийм зориг гарсан юм бол ёо. Харин тийм. Амар нийттэй байсан. Мэдгүй Halloween Чи Halloween-ээс тий. тийм Halloween болж исэн. Тэгээд бид хоёр чинь жил болгон Halloween-аар хувцсалдаг байхгүй юу? Тийм 2 дугаар байгаа одоо. Өмнөддөр нь нөгөө миний моожгаа гэдэг дуу яг одолж исэн. Тэгээд тэрнгээр хувцлаа дараагийнх дээр нь Mrs. Sinja ирсэн. Одоо энэ Halloween-аар бас хийнэ. Хийг батай. Halloween чи эзээ болдог л 11 сар. 10 сарын сүүлээр лөө. 10 сарын 30 юм уу? 31 жил. 10 сарын сүүлийн 5 дахь өдөр. Явасаа тийштэй Friday the 13th юм биш үү? Үгүй Friday надад хамаагүй мөн. Тэр чинь зүгээр нөгөө хараалтай өдөр гэдэг үстэй. Тийм. Тий. Хөөе. Halloween-ийн өмнө яг юу ярьжлаа? Mrs. Sinja. Үгүй тэрний яг өмнө тэрний өмнө тий. зүгээр нөгөө нэг би хэрхэн эдитэлдэг талаараа ярьсан. Тэгээд би дугаараа байн сонсч эдитэлдэг талаараа жоохон говтлсан. Тэрний жоохон дараа наа тэр хоёрын голд мэдгүй жаа хэцүү. Юу аль хоёрын голд? бэлгийн эдитэлдэг болон Halloween хоёрын голд бичлэг бичлэг хийхээр юу байдаг гэж ярьж байсан. Тийм. Манай подкастт орж исэн хүмүүс маш тэгжсэн. Бичлэггүй учраас хамаагүй гоё ярьлаа мэрлээ гэж хэлээ. Тэр бас амар underrated юм шиг байна. Бичлэггүй их бол. Яасан. Таны ингээ үлээсэн сонсогдох лөө. Сонсогдохгүй шүү дээ. Утаа амар сонсогдож байна. Бүр гэж сонсогдохгүй юу? Тэгэж бол сонсогдохгүй. Ууж байгаа сонсогдтой. Ууж байгаа л амар. Манай өмнөх дугаар юугаар эхэлсэн? ASMR-аар эхэлсэн. Чипс идэж эхлэсэн байгаа. Тий. Яа, тэр ч бас гайн дуурайсан шүү. Тийм. Би надаа нэг асуулт байна. За.
Би Номигийн Our Secret podcast-ийг нэг удаа сонсож байгаад Номигийн хамгийн дуртай podcast бол H3 гэсэн тий. Ер нь бол хамгийн дуртай юу? Хамгийн дуртай. Гэхдээ би тэгээд одоо H3-г одоо ингээд жишээ нь одоо яриул яг юу гоё байх уу гэлөө. Би нэг сонсч үтсэн л дээ. Гэхдээ би нэг мэдгүй нэг 2-3 минут сонссон юм уу? Гөө ингээ хэсгийг ингээ YouTube дээр харсан хгүй. Тэгэд би сонсоогүй л дээ. Тэгээ сонсоо байсан юм бэ? Үгүй гэхдээ би ер нь бол амар олон тийм жижигээс үзсэн байхгүй. Тийм тэгэл би зүгээр яг нөгөө нэг яг подкаст нь бол одоо сайн ойлгоогүй л байгаа л да. Чи зөв юу н гоё юм гэж асуух та. Тийм ямар ч байсан би зүгээр тэр нөгөө одоо хос хөтлөгч нь бол эхнэр нөхөр хоёрыг дэмжсэн. Тэгээ ер нь бол ингээд фаны маны бас дүрмөр төрд юм билээ шүү дээ тий. Тийм тэгэд тэгэхээр яг одоо чамд хамгийн гоё нь юу вэ те? Eden Klein нугасаа амар инээдтэй. Тэгээ тэгжээж анх татагдсан шүү дээ. Энэ ямар инээдтэй залуу вэ гэд. Тэнгүүдэд амар олныг ингээд үзээд тахаар ингээд тэр хэд хүмүүсээ бүгдийг таньдаг продюсер мэдээсээ. Тэгээ бүгдээрээ inside joke те. Тэр inside joke-ийг нь би л ойлгоно. Тэгээ бодохоор амар гоё байдаг байхгүй. Нэг community нэг гэр бүл болсон юм шиг. Тэгээд үзэх тусмаа олон инээдтэй болдог. Inside joke-нууд нь ихсээл. Тэгээ зөвхөн подкаст сонсдог тэр хөтлөгчид л бид хэд тэр жоокийг ойлгож байгаа тий. Тэгээ амар ингээ хайртай болоод тэгээд ингээ улам сонсох тусмаа улам инээдтэй болдог тийм гэр бүл шиг. Одоо манай подкаст, танай подкастын сонсогчдод адилхан баха. Яг ингээ та хоёрыг амар сайн таньдаг юм шиг болсон. Тэгээд inside joke-ийг чи яг ойлгодог ч юм уу. Тиймээд сонсогчдод би та нарыг мэднэ. Над руу тэр юу бичт юм уу? Би тэгэл вау гэл гайхдаг шүү дээ. Яг үндэ юу гэж хариуч юм мэддэггүй шүү дээ. Би одоо юу гэж хариулсан бэ? Баярлаа гэдэг амар тэрэг санагддаг шүү дээ. Зүгээр мэдхгүй яах ч тэгээд community-ийн нэг хэсэг болсон юм шиг мэдрэмж авд юм шүү дээ. Би тэр подкаст шүү дээ. Bill Burr орсон шүү дээ. Би тэр ангид хамгийн дуртай. Тэгээд ингээд сүултээ бүр замхарчдаг тий. Тэр Bill Burr зүгээр тэр хоёрыг бүр зүгээр илгийг авдаг шүү дээ. Тий ууралж морал баг хэрэлдэхгээд байгаа ч юм шиг болж малаа. Bill Burr бол үнэхээр not impressed лээс тэр эпизод бол. Тэгэл ингээл мань үний шоолол. Тий. Нөгөөт нь хүмсгэн ингэж байн хөдөлдөг тий. Тий нөө тигтэй. Тий. Хүчнтэй юм бэл. Тэр нэг өндөр юм урт төстэй комедиан ч юм блэ. Crystal Lyle. Тий би тэрний орсныг үзсэн байхгүй. Өндөр ортоос гэсэн шууд мэдчихдэг юм. Тий Crystal Lyle. Тэр нөгөө нэг юу хинтээ нөгөө нэг бифэлдэг. Logan Paul-тай. Тий. Logan Paul-тай тэр нөгөө тий Logan Paul-тай бифэлдэг тэр. Тэрнээс нэг хэсэг үзсэн байхгүй. Ном ер нь комедианууд тэр сайн мэдэх бай. Гадаадын. Амар дуртай шүү. Дуртай. Гэтэ яг бүр олонний танилуудыг л мэднэ л дээ. Dave Chappelle, тэгэл Ali Wong эднэр. Гэтэ ер нь бол амар дуртай. Netflix дээр бүгдийг нь дуусгасан дөө. Special din үү? Амар гоё дээ шүү. Чи нөө Ronnie Chang үзсэн үү? Ronnie Chang үзсэн. Хөөрхөндөө. Ronnie Chang гоё. Ronnie Chang хүн болно. Crash болоод байгаа юм шүү. Ronnie Chang фан юм бэл. Тэр нөө юун дээр анх мэддэг байсан юм. Trevor Noah-гийн нэг weekly show байдаг шүү дээ. Тэрний Азийг хариуцсан юун ч л үдээ. Тэрэн дээр бүр амар инээдтэй шүү. Дандаа тийм ууртай Азийг дүр. Ronnie Chang гоё. Одоо stand up comedy-наас хамгийн гоё бол Bill Burr л. Надаа яг stand up comedy-наас хамгийн гоё гэх юм бэл. Andrew Schulz. Та нарын одоо яг стилүүд яг ингэ мэддэг. Хөөе байж та Andrew Schulz ч нөгөө еврей юм те амар хийдэг бүх расыг хийгээ шагаад байдаг. За муу. Нөгөө харуудыг ялангуяа амар шагаад. Тэр нөгөө MMA амар сонирхдаг. Тий. Тэгээ нэг окей. Yes. Тэр бас топ баг. Миний л топод нэг юм уу? Тэр фан баг. Тэр амар фан. Би Billboard бас амар дуртай. Billboard чи юунд таардаг? Жокууд ингээ амар сайн бадтай юм билээ шүү дээ. Бүр ингээ төгсгөл нь бүр амар гоё дандаа. Тэгээд дүүл нь бас гоё шүү дээ. Ууртай сайд. Тий. Нэг юм ааштай юм тий. Амар ааштай. Тэгтээ мань хүн зүгээр байгаа л тэр юм билж тээ. Харин байгаа л тэр. Тэр амар гоё. Байнгын гэдэг. Тэгснээр зүгээр интервью дээрээ зөв нөхдүүдийг хийгээл идэв юм билж шүү дээ. F is for family гэдэг Netflix-ийн зурлалт шүү дээ. Billboard-ийн хийсэн. Окей би тэрийг болоогүй. Тэр амар гоё шүү дээ. Чи жоохон явуулаа. F is for the family гэхээр юу юм? Юу гэсэн үг юм? Одоо англи хэл дээр O is for open гэдэг ч юм уу. Тэгдэг. F бол Монголоор ч нөө юу гэдүүлээ болдсон бэ мэ гэдэг шиг тий. Тийм утгатай юм шүү. Тий.
Эсвэл эсэргээрээ за MNT гэдэг чинь төгрөг гэсэн үг шүү дээ тийм. MNT stands for төгрөг гэдэг шиг байж магадгүй. Тийм. Yeah. Яа брэк. Төгрөг гэсэн. Амар англиар. MNT is for tөгрөг. Okay class. Билетээр бол нэхэр. No talking in class. Яа. Yes. Кдаски Ананд. Раскильчай ты просто. Ты что делаешь вообще, а? Как учишься здесь? Ты говоришь, просто двоешь. Орс хэл мэдгүй. Энд мэдгүй. Бид нар Монгол багш нар гэдэг бас муухай загнад шүү. Орс багш нар ч ялгаа шүү дээ. Тиймээд. Орс багш нар бүр амар хаа. Орс тэд Орсд бүр цаваа манай нэг Орс хэлний литературагийн Анатолий Степанович гэдэг багш байсан бохгүй. Тэр нэг удаа зүгээр тэгжсэн ш маа ингээ нэг ням очир гэдэг хүүхдээсээ. Тэр ингээ уцаараа нэг тоглоодсон байхгүй. Тэгвч тоглоод байсан. Түнгүүд ачингуудаа уцын аваад ингээ зур цонхоор гიშэдсэн ш. Ингээ гурван дахаа. Ингээл яа гурван дахаа ш. Тэнгүүд ингээ наа. Нүчөө гэдэг. Тэгэл Тэнгүүд ням очир ингээс гарахгүй гэдэг нас. Уцын шидэнгүүтээ нөөж гарах гэсэн чи гаргадаг нас чи гарч болохгүй хичээл явж ингээд. Тий. Номи 10 жил хаана төгсчихсэн юм? Нэг. Оо shit тийм үү? Нэг гоё. Харин даныг уртлын сургууль өстэй. Юм уу? Тий. Харин даныг Энэ хоёрыг миний ойлгохгүй юм хэлээд хоёулах нь нээлдэт тах юм. Ариган Дания гэдэг хоолны газар гэдэг байхгүй. Байд штэ. Тэрний урд гэдэг штэ. Тийм. Тий. Тэгсэн юм уу? Тийш. Ариган даныг уртлын мөнтэй гэсэн байхгүй. Тэгсэн штэ. Юу хэлчихвэ гэж бодоод ирсэн штэ. Бид хоёрт inside joke гэж байхгүй. Байхгүй штэ. Тий. Бага хөө. Надаа inside joke байдаг. Надаа өөртөл байдаг. Тий. Тийм л. Би тэрийг хаяа ойлгох. Би тийм л funny писта. Тэгэж. Чинь ингээл хилдэг өгнөд байгаа штэ тий. Бай май гээл. Тэрийг зөвхөн манай сонсогчд л ойлгох штэ ер нь л. Би утгаараа. Тийм утаараа. Тийм зөвхөн одоо та эдийн дунд байгаа нэг хилдэг өөх ч юм уу эсвэл юм байхгүй юм тийм байхгүй штэ. Байлга. Би зүгээр л хүмүүсүүдийг шоолд өөр юм байна. Тийм үгнийг зохиох хэрэгтэй юм шүү те. За тэгш. Бидгүй бид нар ч одоо юу гэсэн ясаа хэлчих чагаа гэж тал. За. Тийм. Тэгээд яриагаа цааш өргөжлүүлээ. Тийм видео суул те. Танаас суулсан 0 ч амар заваа юм билээ. Ой, тийм үү? Тийм. Эдийн 0 8 заваа. Хизээ орсон юм. Би ч надад төгсөөд яг 10 жил болж байна. Би 19 онд орсон. Тэгвэл надад хамаарлаг байсан. Зөв 0-0 цэвэрлэхгүй шаастай. Амар заваа л те. Чин карантины үед юм биш үү? 19 он. 19 он чин карантин бүх амьдралаа карантин 20 он шүү дээ. Тийм. Санагдаад ах юм. Би ширх хэрэгтэй. Би нэгдүгээр сургуулийг ер нь амар сайн мундаг топ сургууль гэж боддоо шүү дээ. Тийм. Тэр нэг яагаад тэгж утсан гэхээр манай нэг найз тийш дүүн авах гээд хахуул өгч байгаа гэсэн. Үгүй тэгэхээр чин ер нь бол яг зүгээр те. Окей. Хахуул өгж орж ийн гэдэг чи өөрөө амар ороход хэцүү тэгээд амар сайн те мөнгөндөө одоо worthy сургууль гэсэн үг үстэй. Тийм гэтээ тэр чин миний бодлоор одоо ингээд топ мөнгө төлдөг сургуулиудад сургаж чадахгүй тийм мөнгөтэй заяа одоо юу гэж тийм орчлон чадахгүй. Тэнгүүд за бүр амар муу сургуульд ингээд хороогоор нь ингээд сургая гэсэн чи тэр сургууль нь жоохон чанаргүй эсвэл таалагддгүй үед голын сонголт нь юм биш үү. Нэг удаа мөнгө төлөөд улсын сургуулиуд дотроо топт нь ядаж оруулъя гэдэг. Тэрнээс тэр амар сайн сургуультай бас биш баха. Тийм үү. Тэр яг би үгийн сонсчлээсэн л та. Монгол сургуулиудаас нэг амар сайн. Тэгээд 11 маттай сайн. Орс 3. Орс 3 ч улсын сургууль юм уу? Улсын сургууль шүү дээ. Үгүй юу? Тийм үү. Хувийн болцсон юм уу? Үгүй мэдхгүй. Би мэдхгүй. Орс мэдхгүй. Улсын байранд байдаг үсттэй. Тийм ба. Тэд нарыг ер нь сайн гэж сонсчихсан л тэгээд яг угийн
Би санхүүг төгссөн байхгүй юу? Тэгээ манай санхүүд нэг 11 хүүхдүүд амар их байдаг байсан. Мат эдэртэй амар сайн мундаг хүүхдүүд. Сайн. 11 гэтээ дандаа өрсөлдөг байсан. Одоо санттай амар өрсөлдөд юм байлээ. Тэгэд IT ямар гээд усын 10 жилийн сургууль гэдэг л шүү. IT юу тийм үү? IT-гээрээ бүр яац юм юу гэж байгаа шүү дээ. Nest гэж байгаа шүү дээ. Тийм Nest Academy юу? Nest Academy. Тэр чинь нөгөө тэр IT арай сайн бах уу? Тэр чинь нөгөө Монгол чат дээр юм уус үстэй. Би нэг амар юм ярьж хүн. За Одоо ч олон жилийн өмнө учраас яриад гэдэг яана би тэр сургуульд шүүхтүүлвэл яана гэх. Манай сэдвтэ хамааралтай. Тийм хамааралтай юм. Тийм. Би нөгөө за тэр яриад өг. Бид нэр 10 жил байхдаа яг сургуулийн хэлэх гэж тоо. Тэгээ нэг сургууль байдаг юм аа. Тэгээ сурагчд нь хөөрхий юу хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээ бид нэр тэрнтэй ойрхон нэг жоохон үнэтэй сургуулийн цонхын байг хагалт усахгүй. Очиж дандаа чулуу шидэж. Тэгсэн чи би нэг хэдэн жилийн дараа яг тэр сургууль сурж исэн хүүхдтэй найзлаад байхгүй. Тэгээ би асуусан юм. Танаа цонхч байг хагардаг байсан уу гэсэн чи тийш. Гэвч та өвөл дандаа агараа бид нар амар даардаг байсан гэж. Тэгснэ тэр хажуудлын нөх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй сургуулийн шүүхтэй эцгэсэн. This is big as a hilo gosh. Yes, that. Тийм басан байд юм уу? Бид нар жоох муу хурдтэйсэн 10 жилд. Тэгээд нэмэр тэнэг асуулт юм байлаа. Бид нар бас нэг яа ингээд нэг орой зүгээр ингээл аим сахилах гоц шүү дээ. Яа. Амар их цонх хагалсан гэж. Амар олон газар. За энийг юу нэр шаарлаа байна уу? Гэтэ наа чи баг 10 жилийн өмнө хэвчтэй 10 баг 20 бид нар за баг 20 биш юм байна. Нэг 16 мөр тийм үү. За 15 16 жилийн өмнө. Наа чи үгийн тэгэл бүгдээрээ л ер нь жоохон хэцүүлээс үе юм дөө. Тэгээ жоохон хулгайм байсан шүү дээ. Хот тэр чигээр хулгайм. Тэгээ бид нэр ер нь амар хулгайм байс тээ. Би ер нь бол амар их дээрэмдүүлдэг байсан шүү дээ. Би бисээ тоглохын аргагүй дээрэмдүүлдэг байсан шүү дээ. Бисээ тоглож байгаа дээрэл дээрэмдэл тэгэл fuck бисээ дарайл их дээрэмдэлсэн гэж. Ном яадаг гэсэн. Эмхтэй хөлөө дээрэмддэг байсан баг тээ. Дээрэмддэг байсан. Тийм охтууд байдаг байсан шүү дээ. Хөөе чи дээрэмдүүлчихсэн юм уу? Бараг дээрэмдүүлчихсэн. Тэр чинь гэтээ бас тийм бараг 17 8 жил юм. Би бол байнга л дээрэмдүүлдэг байсан. Тэгээ байнган ч хашаа бэ зүгээр. Тэгээ сүүлдээ тэр дээрэмддэгээс хүмүүстэйгээ найз болж болоонаад. Гэтэ наа чи амар casual нөгөө дээрэм байна. Тий одоо таньдаг үеийнхэн чинь гэж дээрлэхэж. Тий. Тэр нөгөө нэг юу манай хажуугийн Монгол сургуулийн хүүхдүүд л. Манай юу. Тий тэд нар тэ байнга бөөнөрөө гэж гэдэг ямар хэцүү хайрах зам. Дээрэмдүүлэх жаахаа. Би зүгээр 10 жилийнхаа крашыг санчлаа. Хідэн краштай байсан. 10 жилдээ 2 краштай байсан. Дээрэмж бүтээгүй юу тий? Бүтээгүй болохоор краш гэж байна. Яа би 10 жилдээ үнэн бүтлгүй байсан бүр охин ярьж чаддаг. Зөв ингээ бажууд нь бом басаастай суугаашаа. Тэгээ юу ч чадсан ингээд мөрөдөл хараашаа гэд. Гой болдоо. Бөөнөр бол нэг чи краш биш юм шүү. Мэдгүй мөрөдөө юу чи зүгээр л нэг тийм яг краш шүү юу байсан юм шүү. Нэг тийм шилжилтийн үеийн тэ хоорны дэлтэйсэн юм шүү тэ. Хажуу чи ингээд чи краш биш юм уу тэгээд мэдгүй. Харин тэгээд сайн болж молоо. Сандарч мандраал мэдгүй надад яг нэг сайн болох бонор болох нэг арай тустай ах хэвээр санагдаад тах юм. Аггүй юм уу? За. Нөө миний бодлого бай. За тийм ээ тэ. 10 жилээс юм шүү тэ. Тэгээд 10 жил юм байсан. Яа нэр яг энэ жил 10 жилээ төгсөд 10 жил болж байгаа юм л шүү. Харин тийм. Би чи яг 11 он төгссөн аахгүй юу? Би бас 11 он төгссөн. Дээ. Би 11 он төгсөөд fuck 21 он. Уул нь хүмүүс чи 10 жилийн маяг тийм тэмдэглэл баяраад идэм бил ч тэ танах юмсан уу? Үгүй.
тийм сонирхч сонсогдох байна. Гэтэ би группүүдээс бүгд нэгээс нь гарцсан л та. Би жоохон 10 жилдээ тийм амар дуртай биш ээ. Жоохон фейл жилүүд. Чи ямар хөвгтэйс юм? Би жоохон лүүзер ч яриа биш ээ. Лоунер. Нэг юм амар хөөрхөн охтуудтай найзалдаг нэг царай муутай найз мэд үүдэн штэ. Тий. Гэтэ амар хөгжилтэй. Тэг ингээд группээ бааздаг юм зохион байгуулдаг. Царай муутай. Тэр нээсэн. Нөө найзууд нэг амар хөөрхөн залуучуудтай ингээд болцож малцаа би ингээ хаягдангууд би ууралдаг. Явалтай яах гээд байгаа ингээл нэг тийм жоокуд хэлдэж штэ. Хиний жоок гэдэг лээ. Тийм ээ нөгөө. Нэг жоок гэдэг юм аа. Нөгөө манай дээлдэг. Манай жооктэй UB comedy-гийнх нь хэлдэг. Тийм царай муутай найз нээсэн. Кок блоклдог оо. Тийм кок блоклдог. Эсвэл юу ч гүйлддэг ч юм уу. Эсвэл царай муутай найзтай таардаг ч юм уу ч гэх шиг. Тэгэхээр үл юм шүү дээ. Зүгээр 15 жил юм. Тэ үнэтэй би бас 10 жилийнхаа зарим хүмүүсээр гайхчих. Оо ийм царайдаг болсон юм аа зарим. Вау. Хөшөөг авч байгаа байхгүй юу? Би зарим 10 жилийнхаа хүүхдтэй одоо 10 жил болцаагүй шүү дээ. Төсөөл болцаагүй юм биш шүү дээ. 2 3 хүн биш шүү дээ. 2 3 л юм уу? Цөөх юм биш. Би ер нь талтаа дахиж идэж болцаагүй. Талтаа нөө. Дагалцдаг уу? Дагалдаггүй би дагалцдаг. Надад тэгээ байг уулздаг нэг 2 байгаа. Байг уулзж байна. Арай л их уулзж байна надад тэд нартай бас. Болидо гэж юу? Гэхдээ болидо биш нэг жоохон ямар амаа бид нэр багсгамаар. Үгүй багсгахч биш л дээ. Зүгээр уулзалтаараа үр ашигтай болохгүй бол амар нэг тийм одоо нэг стил лекцер нэг одоо 10 жилд байсан үеэр уулзаад байгаа хгүй бид нэр. Ерөөс уулзаад хийдэг юм амар тийм ойлгомжтой ч юм уу. Тэгэд одоо би хэлэл аа л да. Бид нар яг нөгөө юу яадаг болсон. Би ярьж байгаа скваш тоглолдог болсон. Тэ нэг тиймэрхүү юмэр тэгвэл тэгэл банк одоо юм идэл. Тэр чинь ч гэсэн гэтээ юм хийх штэ. Үгүй бид нэр би тэрнээс жоохон залхаад байгаа юм аа. Юм идчихсэн. Юм идэх ч юм уу эсвэл бисэдэл. Тэ. Нэр яг л 10 жил шиг л байгаа. Тэ яг тийм баг. Мэдээлэл шүү дээ. Тэрийг тэгэд би сүүл санаачлал цөмрөө одоо дараа нь ууланд гар юмаар. Эсвэл одоо яг хав жимд яв юм аа гэх. Хэлэл гал та. Тэгээ сквашт харасан ямар ч байсан. Тэгээ сквашт ч үтсэн нэрээ амар хэцүү байлээ. Тэгээд юусоо чадахгүй байсан. Тэ хэцүү спорт байлээ. Гоё штэ. Гайгүй штэ. Очоо тоолд юм. Үнтэй. Чи дуудаа тоглож үзсэн. Яг тоо хэлэх юм уу? Зөв барагцаа ч юм уу? 10 гаруй юм уу? Оо чи тэгвэл амар юм байна. Би нэг л удаасаа анх удаа л тоглож үзсэн. Хинтээ 10 жилийнхаа ярьж. Тэгээ 10 жилийн яг нэг нь унтаад ирээгүй тэгээд. Нэг нь унтаад ирээгүй. Тэгээ зааж өгдөг хүн байгаа юм тест. Заалгасан тест. Үгүй байгаагүй, хинч байгаагүй. Тэгээ өөртөө. Бид нар потенциалны яг нэгт нөтсөн баггүй 10 цагаас тэгсэн чинь багш нэрээгүй байгаа гэсэн. Тэр чинь зүгээр яадаг вэ? Хан руу ойлгоод нэг л бас гарсан нэг. Дүрмтэй бас ингээ хиний талбайд нь унжийн яаж нэг. Бас тийм байсан юм уу те? Тэглгүй яа. Бид хоёр зүгээр л ингээд оноол нэг нь ононгууд нөгөөт нь араас нь онох хэвээр гээл. Яа тэгтээ амар хөлөрт юм билээ. Амар гоё. Яг дөрмээр нь тоглох юм бол амар өсөлт. Тэгэхээр би нөгөө юу тоглож исэн баггүй юу? Газрын теннис нэлээд тоглож исэн баггүй юу? Газрын теннис гэж боцсон чинь үгүй байсан. Шал өөр байгаа. Гэтэ бадминтон бас биш. Газрын теннис тэр хоёрын холимог шиг л санагдсан шүү дээ. Арай хөнгөн бөмбөгтэй. Тий. Надад би сингээ софтбол тоглож үзсэн байхгүй юу? Тэр яг тийг санагдсан. Тэр яг бейсбол шиг тий. Тий. Бас аим иржин юм зөөлхөн үү тий. Тий, яг скваш яг тийм. Тий. Тэг ингээд шидсэн ч цогсон ч яахчдгүй. Яахчдгүй. Бөмбөг нь яахчдгүй гэж юу? Чи оногцсон ч яахчгүй. Тий. Тэгээ софтбол гэдэг нь шүү дээ. Тэгтээ бейсбол гэсэн биш үү? Moneyball гэдэг кино үзчихсэн одоо хоёр. Үзчихсэн. Brad Pitt тий. Үзчихсэн хайр гоё кино. Тэр Тэ нөгөө бүдүүн химлээ. Sorry нөгөө химлээ. Тэр чи одоо турцсан шүү дээ. Тэр чи
Чи юм блэ? За тэгвэл би мэднэ. Үгүй, би бүгд байсан. Wall of Яа. Ким бил. За би нэг хоёр нэр өгдөн штэ Америкчууд чинь. За Америкчууд чинь ер нь нэг гадны хүмүүс чинь нэг тийм те Brad тэгээд Pitt гэдэг шиг те. Чи нэгийг санаж ин те? Нэгийг санаж байна. Noah. Биш. Noah биш мөгс. Тэгвэл яагаад ийм амир санахгүй байна яа. Super bad. Тэгвэл л штэ. Тэгвэл л штэ. Нэг нэрийг бас дахиад санчлаа. Чи юм яриад мартуулаад байна. Jones. Тийм Jones л мөн. Нэг юу гэдэг бас Wolf of Wall Street. За мань хүн нэрийг харж байна. Үгүй би нэр хараагүй шүү. Би зүгээр өөр юм харж байна. Би зүгээр ер нь бол би coins харж байна. Үгүй. Окей би хараагүй. Jones биш юм байна. Jonah 해요. This and яа. Тэр кино аим гоё те. Тэр гоё кино. Чи дэрийг үзэж шнаа. Тэр аим гоё шүү. Тэр амар санагдаад. Тэр амар ямар кино? Бейсболын тухай нөгөө бейсболын тухай. Дасгалжуулагч нь байлуу. Тий, дасгалжуулагч дасгалжуулагч биш. General manager. Ер нь багийнхан тухай. Тий, general manager. Ер нь бол general manager. Тэгээд ер нь тэр баг амар баг хождгүй байсан те. Амар тийм low league байсан те. За яг тэр medium league ч юм уу. Юу өстэй? Boston Red Sox өстэй. Red Sox-оос санал авдсан шүү дээ. Boston баг үүдсэн шүү дээ. Тийм, чи ширээгээ зөхөө байлгүй шүү. Заавчлаа. За ямар ч тийм байд юм аа. За тийм. Тэгээд киноны өмнө ярьжсэн. Би сая зүгээр soft гэжсэн аа. Тэгээ soft боллоо, money болчихсон. Чөнгөт нь би baseball боллоо, money боллоо. Гэсэн шүү дээ. Би найзуудтайгаа squash тоглож гисэн. За. Тэгэд яг би сая soft гэдэг үгийг сансан чинь нэг тийм нэг юм санчлаа. Тэгвэл надтай хамт гүүх үү? Чи гүйж чадах уу? Чамтай хамт гүүхгүй. Чи цаг шаах уу яг шаах. Тасралтгүй шаах. Гэтэ өшөө нэг тэгээд зовон байж явчихаар тэгээ сураа шаашдаг шүү дээ. Ганцхан даа. Тийм үү. Ганц байх хангалттай. Тэгээ хоёр дахоосоо ингээ шууд нөгөө мэдрэмжийг мэдчихдэг. Тэмүүд арай гайгүй болоод гурав дахоосоо бүр амархан болоод дөрөвтөө нэг мэтгэл чиггүйдэг болчихдээ. Амар амархан юм даа. Тэгээ өвдөг л өвтөндөө биш. Өвдөглөх өвдтээ. Харин үе мөчөнд. Үе мөч жоох өвдөд бит. Тийм. Гоё шүү дээ та. Нэг цаг өөх юм, хэр хурдан өөх юм. Өөрийнхөө пейсэрээ л ингээл шогсон ч бол хамгийн гол нь ингээл алхаж болохгүй зүгээр ингээл. Тийм. Хөөе та нар тэр нэг зэрэг ингээл юу хүнийг харсан уу? Юу хүнийг? Нэг цэрэг залуу хаанаас хааварсан гэдэг үлээ. Айл аймагаас хот хүртэл гүцээ. Бараа. Гүцээ, Forest Gump юм биш үү? Гэхдээ тийм 1000 км. Тийм. Гэхдээ яг ингээд дундуур нь ингээд нэг хонч манал тий. Тэгээ нэг үүрвч үрцэн тэнгүүтээ үүрвчнийхаа энэ чинь ингээд нэг ингээд тийм цэрийн үн тий. Тэгээ цэрийн үн ингээд нэг туг яцсан. Туг яцсан ингээд гүгээл Forest Gump биш. Тэгээ хажуугаар нь ингээд нэг хүн очингуудаа гүйж яхад ингээд сураачлахад байгаа л. Тэр хүн тэгээд байранда ороод байр авчихсан шүү. Тэгээд нэг хүн байраа шагнасан шүү. Оо тийм барай мэрэ гэсэн юм байсан. Барай гэж байхгүй л яг зөвөр нөө юу байхгүй. Finish line. Яг finish line нөгөө талбайн төвцөг лөө. Тийм. Тэгээд зүгээр л гүйс юм уу? Ингээд зүгээр л гүйс. Ямар нэг тэр хүн яг нөгөө яасан. Аюун хэлээ үлээ. Үгүй нэг бичлэн дээр тэгжилээ. Тэр хүн гүйжсэн чинь нэг амар бороо ороод тэгээд юм юу болцсон. Шавар мавартай болцсон. Тэгээ яг тэ шаврын дээгүүр ингээд амар яг гүйж байгаа байхгүй юу. Тэгээ гүйж яхад нь яг хажуугаар машин яваад цацаг руу амар шавар үсэрч байгаа байхгүй юу. Тэгээ шавар үсэрчээд хажууд нас хүмүүс явчихсан чинь тэр хүмүүсээс ингээд яг аваад ингээд нүүрээ арчичаад ингээд буцаад хүнд нь тэгээ яг тэр нэг шавар болцсон юм ингээд нүрийн өөрхөн нүүрэнх шавраа ингээд арчичаад төгсөн чигээд тэр шавар нь ингээд юу болцсон байсан. Smiley face болсон байсан. Чи зүгээр ер нь Forest Gump-ыг яриад байгаа юм. Чи наа хийцээ бидний. Кинон барыг дуусчих шүү дээ. За. Яа үндэ. Сая яг юу байсан бэ? Вау. Чи мэдээгүй юм. Smiley face. Хоёр хамтдаа мэдээд надад тоглосон юм уу? Чи мэдээгүй юм уу? Чи хэр төсөөлсөн бэ? Би бүр яг ингэ хашаа айлтсан.
Яг хүсмөр мэлгүүр гэсэн юм яаж агаар гүйж ингээд гэсэн. Саард өдөр мөдөртэй. Тэгсэн. Хайлээ. Би бүр яг Монгол зэрэгсэн байдаг. Яг Монгол зэрэг. Энд дээр Монголын талбай ингээд татах. Тэгтээ тийж гүйсэн байхгүй тэр хүн яг үнэ. Тийм тэр хүн гүйсэн. Тэгтээ нүрээ ичдэг бол үгүй шүү. Ер нь бол яг уу за юу яа гэдэг тэр хүн чинь үнэн байсан юм бэ. айгу олон хоног гүйж байгаа шүү дээ. Нүрээ ичдэг. Тэр дундуур нь бол угийн бороо орчлаагаа тэгэл за шаварт оногддгүү махэд одоо нүүр нь ороод те нүүр нь одоо нүүрнийхээ нойт ингээл арчиж байгаа шүү дээ тэр хүн чинь. Тэгээд ер нь бол нүрээ л арчсан л. Юу яриад байгаа. Окей, зүгээр ер нь I'm serious. тэр яагаад нэг нэт Бөөчлөөс. за Яа. дараа чи сэдв. Энэ сэдв үгээр үлдээ бэлгээ ингээд түү attached сэдвтэр. Нэг сэдвтэр юм удаа инеж болохгүй гэсэн шүү дээ ингээд. That's bad for the podcast view. Нэг сэдвтэр их юм удаа. Анаас ч бас сог подкаст. Ардимэ наач. Би таар нэг хүнээс зөвлөгөө авсан. Тэгсэн чинь та хоёр нэг сэдвтэр их шүү удаа. Инеж болохгүй. Яг тийм болоогүй. Тийм ээ хичээж явна. Ном хичээж. Би тэр яг нөгөө нэг угийн нэг хүн сонсдгоо болохоор бас жоохон хамаагүй байдаг подкаст. Гэтэ бид нар бол үргэлж бид маа подкастын угийн бас нэг өөртөө яг анх хэлж байхдаа тавьсан нэг үг байдیں۔ Бид нэр одоо суугаа ер нь жоохон байж байгаа ч гэсэн ер нь суугаа. Гэтэ бид нар үргэлжтэй дараа нь илүү гоё подкаст гаргахыг хичээх болно. Би дэлхийд We're always gonna strive for greatness. Хизээ нэгэн цаг те магадгүй нэг за 30 онд ч юм уу те лайк те 30 онд Монголын топ 20 руу орох юм билүү те. That's whatever те. Дараагийн сэдв рүү оръё. Саяны сэдвийг одоо саягаар таслая. Тэгээд яг би намын олсон юм гэсэн. Таар зүгээр энийгээр би ингэж ярьсан. Тэгээд за тэгтээ яг би асуулаа. Би нэг Beer and Art Security бас айгүй олон дугаарыг сонссон л та. Тэгээд тэрэн дээр ингээд би яг нэг юу сонссон бэхлээр номын амирх гадагшаа ганцаараа аялах юм байлээ тий. Тэгээд ганцаараа аялахгүй юу? Гоё штэ. Яа, юм яриаг амар удцсан юм санагдаад. Харин одоо ерөөсөө ам юм. Тийм. За тэгээд юу? Чи жоох удаа яриараа за. Багаарай. Юу? Ганцаараа аялах гоё штэ. Гэтэ би нэг ч амар ганцаараа аялдаг юм дөө. Дандаа манай найз байгаа хот руу л явдیں۔ Зүгээр ганцаараа байх хугацаанд онгоцон дотор л ганцаараа. Тэрнээс биш бүр яг жинхэнэ аялагч нар шиг дээ ганцаараа ингээд танихгүй хүмүүс рүү явж ирээс үзээд. Чи сүүлдээр Европ явдс тээ. Тийм, дандаа найз дээрээ л очтیں۔ Гэтэ очихдоо ганцаараа очино. Очиад гэтээ хоёлаа штэ. Мэддэг хүнтэй. Тийм нөгөө 20 онд явс тээ. Тийм, одоо ер нь миний яг нэг амар мөнгө цуглуулъя гэж бодохгүйгээр жил болгон ямар ч гэсэн байгаа мөнгөндөө аялжээ гэдэг тийм зорилго тавиад байгаа. Жил болгон. Гэтэ энэ жил угаасаа сонирхолтой л байна. Тийм үү. Тэг яг аялал авал шүү дээ. Тэг би яг ковид эхлэхийн өмнө яасан. Австри авчид ирсэн. Тийм тэгэхэд яг Австрид бараг тохиолдол байхгүй. Гэтэ гараад эхэлсэн. Монголд бол 0 байсан. Нөгөө яг баярлдаг үеэр.
high five хийж мэдсэн зураг байдаг штэ. Тэр үеэр fuck no эрүүл мэндийн яам уу? тий. Ганц ч хүн нэг хүн сүрэг гарлаа. Yes. Тэгж хийцний зураг байдаг штэ. Тэр үеэр би Австри яваад тэгээд Австри ч гэсэн тохиолдол байхгүйсэн юм аа. Тэгээ 10 хоногийн дотор намайг ирэхэд хилээ хаагаад заяа Австри өөрөө 500 хэдэн кейстэй болоод бөө юм болоод дэлгүүрийнх нь нөгөө нойлын цаас идэр булаацалдаг үе дээр нь бүрэг байсан. Тэгэл нойлын цаас идэр амар хэрн аваад нэг ийм хоёр имгэн ингээд алин малин булаацалтаж бүр амар сонин тийм зомби апокалипс шиг. Тэгэл яг тэр үеэр Монголд ирэх гэсэн чинь монгол хэлээ хатсан. Тийм гацаад. Би сая яг бодож байгаа номыг ярианаас нэг юм бодлоо. Нойлын салалцсан гэсэн штэ. Тэгэхээр яг хүмүүс нойлын цаасыг нойл өрөөнөөс өөр юм бас амар их ашиглаж байгаа байхгүй юу? Тийм болохоор ер нь бол нойлын цаас амар ирэлттэй байсан. Үгүй яг ингэж бодсон юм. Хамгийн аимшигтай зүйл бол өсгөөс ч аимшигтай зүйл бол бүсөө яаж арчхаа мэдэхгүй байх юм шиг. Үгүй яг юу гэсэн штэ. Нөгөө гайвуу. Биш нөгөө Иран эдэр одоо Иран наха битгий санаад за уучлаарай те би буруу ярьсан байж магадгүй. Маа нэг найзын биш манай нэг ахын найз нь шатарчаан тэгээд Иранд очиж шатрын тэмцээнд орсон чинь нойлд норсон чинь нойлын сахгүй зүгээр хажууд нь яг нойлын хажуудын карант хийжсэн гэсэн шүү дээ. Угаад ишт чинь лалын шишин ч угаасаа. Тийм билүү. Гараараа арчаад гараараа угаах хэрэгтэй те. Гараа угаах хэрэгтэй. Чи тэгтээ амар бас жоохон удаан инээсэн. арай удаан инээж шиг боллоо яана. Гайвуу. Зүгээрээ. Зүгээрээ. Яг үнэндээ л бэлээ яг сайн нэг үнэ юм л л дээ. Хүн сонсдгоо гэж юм. Маргааш суу подкаст. Тийм болохоор бид хоёр ер нь жоохон бас Манайх юу ингээд би тэрийг эстетик гэж өөрөө боддог л тоо. Шо тийм юм шахтай. Зэрэг хит эдитлээд ингээд хит хичээхгүйгээр зүгээр тэгсэн мөртлөө ингээд бас гоё юм ярьдаг подкаст гэх юм да. Тийм. Яг чанараа сайжруулж болно те ингэж тэгж өөрчилж болно. Гэхдээ бичиж байгаа юм уу? бичигдэж байна. Тийм үү? Тийм. Яана. Би сая суу подкаст тийг оруулсан юм уу? Yes. За тэгтээ би тэгвэл одоо үгээ буцааж авлаа бичиж байгаа юм бол. Марк яа үүндээ яах вэ? Бид нар одоо суугаж ална. Дараагийн дугаар дээр суугаж ална. But we will always strive for greatness. Тэр л. Okay. Okay man. That's a reminder. Okay. Бид хоёр дандаа тэгж хэлдэрч гэж. Дугаарлалынхаа сүүл за бид хоёр дараагийн дугаар дээр илүү сайжрах болно гэлээ. Тэгээд бүр яг нэг биелдүү үг наацтай. За санийхыг хасхуу. Ой хасхуу гэдгийг бас тэгтээ хасан шүү дээ. Хасхуу гэдгийг хасхуу. Хасхуу гэдгийг хасан шүү дээ. Хасхуу гэдгийг хасхуу. Тэр хасхуу гэдгийг хасах юм уу? За. Тэгээ дараагийн сэдвээр оръё. За тий. За манай дараагийн мэдээгээр Улаанбаатарт өнөө орой 12 хэм дулаан. Travel ингээд тоосч байгаа юм уу? Амар их юм ярнаж бодсон байсан шүү дээ. Жиж нөгөө Ираны нойлд нь карант гэдэг гэдэгсэн шүү. Тийм. Тий, лалын шашнам гараараа бүхсээ юу л 100 гараараа ч баруун гараараа хоол идээд тий. Чи энэтхэг. Тийм. Энэ зүс дэрья та одоо тэгдэг үү? Одоо тэгдэг байх. Одоо юм тийм. Одоо бүхсээ идэх. Бидэтэй болцсон л байгаа. Тийм, одоо тэр бидээ ч юм лээ. Бидээс нөө бүхс уудаг. Бүхсэнгээ бүхс рүү усан гэдэг. Ус гэж боддог. Тэр бодож бүхс чи уусан. Тэр чинь яа үнийг хэлээд бас бодоод үцхээр тэр амар секстэй. амар юу арга. Тэр угааж байгаа юм уу? Үцэв шүү. Харин тэгээд шүү дээ. Чи амар гоё шүү. харин тийм хүн болоод тэгээд л бидээ л аваарай гэдэг. Тийм үү? Зүгээр ингээд энгийн суултуур нь залгадаг бидээ байдیں۔ Тэгээд Тэгээ ингээд эргүүлээл карантинаас усч. Гэлэж та надад нэг сонир асуулт байна. Би чамайг асуух чагийг мэдчихээн. За асуусан. Юу руу? Гэхдээ тэр чинь ингээд нороо нойдон болчих штэ. Тэгэд яаж хатах юм? Хатна штэ. Эсвэл чи бүхс чинь цэвэрхэн байгаа гэдэгт итгэх хэрэгтэй заяа.
Үгүй цэвэрхэн биш байгаа шүү дээ. Тэр их тийм бол гол цэвэрлж байгаа шүү дээ. Үгүй тэгээд угаачж байгаа шүү дээ. Тэгээд цэвэрхэн байгаа учраас чи бөхсөө арчдаг хураа альчууртай л байна гэсэн. Хураа альчууртай юу? Нойлын цаасаа биш юм уу? Нойлын цаасаар арчсан ч болно. Зүгээр бүр үнэхээр эко 100% эко олыг гэх юм бол чи амар эко сонголт байхгүй. Тийм үү. Тэгээд ямар ч нойлын цас хэрэглэж бөхс рүү хэр хүчтэй шаардыг. Яа. Шүштэй юм бүр ингээ гэдэг юм бэ. Юуны шүршүрний толгойн ингээ сонголтууд байдаг шүү дээ. Тэрний ингээ хүчтэй л. Воо, тийм үү. Биг гэсэн юм гоочихгүй шүү дээ. Тийм үү. Тийм, тэгээ ингээд бөхсөө жахаа ингээ хөдөлгөөд сайхан угааж аваад амар цэвэрхэн, үнэхээр хамгийн цэвэрхэн сонголт юу. Би яа үнэхээр үзээгүй юм байна. Нэг үзээрэй. Гой фэнси найлтаараа зураад. Тийм, үзээ. Тэгээд бас технологийн амьдралыг ч өөрчилнө. Тийм. Яг энэ бас амар тийм амьдралд хэрэгтэй технологи шүү дээ. Тийм. Ер нь цаашдаа ингээ энэ түгээмэл болчих юм бол нойлын цаас баян хэрэглэх шаардлага. Тэр нөгөө одоо эсвэл баг хэрэглэнэ. Юу вэ нөө цэвэрлэх байгууламжийн хамгийн том тэр асуудалнаас ингээд нойлын цас байдаг гэсэн шүү. Тэгээд нойлын цас чинь ингээ бөөгнөрөөд ингээд лаг шиг болчихсон. Тэгээд бөглөрчдөг. Тийм. Тэр нь Монголд ч ихтэй гадаад ч тийм байт юм бэл. Яалтчгүй ингээд бүксийн ачсан нойлын цаасыг нойлын сав руу би хайж чаддгүй маа. Ялангуяа ихний 2 моёр арчилт боллоо гэж. Хитрхи түн найстай тийм. I got you. Биш нэр юу асуулт вэ нөө? Таад яагаад нөгөө өмдөндөө juicy авсны талаар асуудаг юм? Тэр ихтэй ихний дугаарууд дээр байж байгаа л сүүл рүүгээ болцсон. Тэгээ угаасаа бид хоёрын тактикч гэх юм уу анхны санаа нэг юм community дотор л мэддэг юмтай. Эсвэл ингээ баян тавтагдах юмтай байх хэрэгтэй гэж бодсон байхгүй. Дараагийн дугаар болгондоо ингээд тэр тавтагдах юм ягаад тавтаад ингээд хоногшдаг штэ тий. Бай гэдэг бол ингээ хоногштол нь тэгэж тавтах хэрэгтэй. 100 удаа бид хоёр бай гэдгийг бол тавцсан. Бүх бай гэдэг нь юу юм? Бай. Бай ингээ сонгодог штэ тий. Тэрийг бол ингээд нэг юм хэрвээ тактиктай үзье гэвэл tactical shit. Яха угаасаа бид хоёр анханасаа бүр амар ингээд те топ юу болъё гээгүүч гэсэн ямар ч нэлээд хэдэн сонсогчтой тийм гоё подкаст болъё гэж зорж зүгээр л гэдэг юм байсан ч гэсэн бас зоригтой яг ингээд анханасаа Apple podcast-д заавал оруулна. Тэг ингээд лого амар чухал мохол гэл бүх юм амар сэтгэл гаргаад төлөвлөгөөтэй тэгэж амжилттай хийн гэж орсон болохоор. Та хоёр тэрэндээ хүрсэн биз дээ. Тэгээ амар сайн community. Одоо тэгээ дараачийн алхам юу вэ? Дараачийн том big news юу вэ? Би жирэмсэн. Тийм үү? Үгүй. Big news гэхээр нь. Би гей. Гинтэж үгүй ш. Тоглоом шүү. Сонсогчтой. Дараагийн том алхам бид нар компани байгуулад одоо тэг хувьцаагаа ингээ олон нийтэд тэгээс тэгээд манай одоо бонд гаргачаа тэг нэг бондыг эхлээд 500 төгрөгөөр үнэлэн тэгснээс одоо бас эх жил манайх coin гаргана our secret coin гэж NFT-тэй болно гэж. Тэгээ хамгийн possible юу бол нэр NFT шүү дээ. NFT бол нэр ингэсэ байж болно шүү дээ. Бүр амар олон жилийн дараа бол гоё хаа. Одоо бүр ингээд. Гүг. Одоо ч сонсогчт нь бүр амар ингээд мөнгө олдог болчихсон. Та нар яг одоо хийчүүл яг чинкээ өгж яахгүй. Яагаад тэгэхээр NFT чи ерөөсөө та нар ингээд одоо анх хийчихээр олон жилийн дараа тэр чинь бүр гоё үнэ байхгүй. Тийм. Бүр яг анхны өвжи амар цөөхөн одоо минт хийгддэг гэдэг ч юм уу. Тэрүүгээр яачвал айгу гоё л. 5 ширхэг NFT гаргалаа. За тэр арай бага байна. Тийм. Үгүй яг би мэдэхгүй л дээ надад л зүгээр бага сонсогч. Ядаж нэг 500 ч юм уу те. Тэрийг хямдхан зараа дараа нь дарнаж магадгүй гэж. Тий, ер нь аль ч үгүй. Тэгвэл одоо хин үнэтэй авах юм байна риск шүү. Та нар нөгөө анхныхаа үнэ бол өөртөө тогтооч. Сая нөгөө юу NFT гаргасан байлаа. Онц дүмд. Тий, Rocket Bay. Тий, Rocket Bay NFT гаргасан байлаа. Манай тэр бас нөгөө манай Кофагийн Stardust-аас NFT гаргаж байгаа. Тийм, Mrs. Emid нэр NFT юм байгаа гэсэн. Тийм үү. Кив гинэт яса. Ямарс хайр минь чи байж. Гүн
Наа чи ямар холбоотой юм бэ шүү. Хонгор мэ. Дуугийн дуулж байгаа юм шүү. Би өгийн аим хаацсан. Наа чи месс юм юу? Тий. Би чиний хаацаа. Би чиний хаат. Anyways яа тэгсэн байна. Гэтэ эдний стикер нь аим гоёсэн. Танаа стикер ч наваг амар од болгоо байсан шүү дээ. Шилдэг өнөө. Тий. Хөөдтэй. Хоёлаа тийм яа газар хэлсэн юм бах та. Нартаа зүгээр энэ Аа миний энэ үү? энийг ингээ харсан чи. Ингээ байхгүй зэн зүгээр байж идэг. Тий. Би уус миний гар энэгээр байн ингэж явж байгаа шүү дээ. Ингээл бичиж байгаа ингээл. Эндээс бас тэ адилхан л гар хурж байгаа. Хамгийн илүү. Юу хаанахаар илгэлээ? Нэг стикер хэвлдэг газар байт юм аа. Нөө хаб юучлээ. Тий. Нөө ийм арт ярьж байдаг хаб Монголиа илүү хаб Улаанбаатар илүү. Яа. Тийм нэг газар зөвхөн түүндлүү. Тийм зөвхөн түүн. Манайх ч зөвхөн түүн шүү дээ. Тийм. Манайх тийм сонирхол байх та. Энийний угаасаа гаднах нь алга болцсон байж тээ. Энэ гаднах нь байгаа Тэгээ хууларцсан л та. Ой гаднах гэдэг нь юу шүү дээ. Одоо энэ нөгөө үнэтэй болгож байгаа гол юмны энэ хуулганахгүй юу? Тийм болоо бид нэр хэлсэн юм уу? Хэлсэн. Энэ зүгээр хууларч. Тэгээ хууларсан юм шүү дээ. Тийм. За тийм байлээ. Яг нэг стикер хийлдэг газрыг моолгоч штэ. Тийм үү. Та нар одоо ковид дуусаад зүгээр боллоо гэхэд ер нь хамгийн түрүүнд хаашаа аялмаар байгаа вэ? Япон. Япон явж үзмээр байна. Гэтэ бас халуун орнол юмар байна. Таиланд ч юм уу. Малайз ч юм уу. Яагаад? Чамайг хариулах юм бол чамруу. Гараа. Тэгвэл бэлгээ. Флорида, эсвэл Лос Анжелес. Америк юм аа юм. Би ээлээ очиод ингээд те наранд байж байгаа л сайхан бич дээр те ингээд сайхан дугуун унаал те сайхан өндөр vibration баймар. Өндөр vibration is what I want, baby. I want that California love. Тэмээ. Антажаа. Би англи юмар. Yeah. Тэ. Яагаад? Лондон юмар. Яагаад? Тэ бид найз хүн дээр очимаар байна. Яагаад ч Лондон юмар. Найз хүн дээр очимаар байна. Тэмээ. Тэг ер нь бол явах гал жоохон юмнууд жоохон асуудалтай болоод байгаа л да. Тэгтээ ер нь бол явуулж идэж байгаа. Тэ. Тэмээ. Яа, тэгтээ Лондон бас амар гоё юм билээ. Би тэгтээ штэ гадаад явахаас илүү Монголын нэг өөр хотууд руу явж үзмээр ах юм. Тийм үү? Тийм. Машин баригдаж юм уу? Тиймэр. Чи тэгж явж үзег юм уу? Бүр унтдаг машинтай юу? Oh, yes. Сүгэл бүр гоё юм шүү байна те. Тэр үнхээр гоё юм билээ. Монголыг ингээ бүр яг хөндлөн ч юм уу уртааш нь туулаад нөгөө зах хүртэл нь яваал. Тэр ван нь гоё те. Тэгэл тэндээ гоё төгчөлтэй. Тийм. Бүр яг ингээ зассан байдэн штэ. Ормоор болдог галтгаан болдог. Тэгээд эсрэг хүснэ тэгээ. Тийм тэгээ хот юу. Тэгэл Тийм very very hot. Чи миний мөрөдлийн машиныг харсан санаж байна. Харсан шүү дээ. Тэр чинь миний яг мөрөдлийн машин бол юу байхгүй юу? Air Stromer байхгүй юу? Бензин. Юу бензин юу лээ? Биш бензин шүү дээ гүшүүн. Air Stromer тэр чинь яг ер нь бол яг нэг Raptor дээр л өсөрдөг л та. Ардаа амар том кемпинг машин байхгүй юу? Ардаа баг ингээд диван та. Тэг мангар гоё. Би бүр яг хуучны нөгөө юу идэв штэ. Фургон. Тий. Фургоныг ингээ мотор сторийн салаад, уумуугийн салаад яг тэр хэлбэрээр нь ингээ гоё тод цэнхэрмийн хэрэг ч юм уу бодож байгаа. Тэгээ артлын энэ бүтэн засаад явбал Монголд бол боломжтой л. Хөөе. Фургон гаражт бол харсан чинь юу шиг те. Нөө Volkswagen нэг дээр байх. Тийм, яг тийм бөөрөнхий, хөрхшээ тийм өгөөд бодаад. Хиппи машин. Амар хиппи машин шүү дээ. Тэгээ аялал супер л. Аялал гоё юм бэлээ. Би яг YouTube дээр угийн тиймэрхүү кемпинг аялал гэдэг хүмүүсийн бичлэг амир үздэг байхгүй. Тэгэхээр яг ялтчих ингээд гоё юм аа. Ингээд нэг
wildfire дээр гадаа ингээ гал асарсаа тэрэн дээр ингээл хоол мол хийгээл. Би ойр тийм гадаа бас хоол хиймээр санагдаад тах юм. Тэ. Таад балкон баггүй юм. Юу вэ? Газн дээр. Гэтэ. Тэгээ тэгж болох юм те. Балкон дээр газн дээр. Гоё балконтай Монголд яг ингээд амар тэнийг Манайх дагууш нэрээ. барилгуудыг балконыг дандаа битүүл хийжтэй надад тэр нэм тэнийг санагддаг. Цөөхөн дулаахан уйлралтай ч гэсэн тэр уйлралуудтай балконоогоо ашигламаар байдаг байхгүй юу. Тэгээ дээр нь ингээл жоохон найз зохинтойгоо найз залуутайгаа жоохон багшаарч идээл. Гоё штэ том балконтай бол. Манайх хүн ч гоё том л доо. Тий, номч нэрээ одоо архитектур тэгэхээр яг тэр талаар сайн мэдэх бах те. Ер нь юу гадаа балкон нэр байгаа шүү дээ. Мэдхгүй байна би. Бодлоо ярьж гинөө. Юу гэдэг мэдхгүй. Тэгээ нэг хасаар авлие. Хасах юм. Хасна үстэй. Би ингээд өмнөхд нэг дугаараадаа маань найз ингээд сонсоод байсан байхгүй. Тэс чи ингээд танаа дугаар дээр нэг ийм юм амар их тартагдах юм гэдэг чи юу гэсэн чинь чи ингээл бэлээд за энэсээ хасан шүү гэдэг. Тэнгүүд бэлгээ хараа хасна гээл тэр нэрээс ингээд хасагдахгүй үлдсэн юм амар их байна гэл. Харин тэг энэ удаа их хоёлаа тэр зүйлийн яг нэг нь болохгүй шүү заяа. Би нэг тэмдэг тавьчээ. Гоо нэг юу бисаа яагаад тийжилж байгаа гэхээр яг ингээд жоохон чанга дуурахаар ингээд рекорд нэр өндөрч ихтэй байхгүй юу. Тэгээ дараа нь рекорд авч байгаа. Тэмдэгтэй аим гоё ярууд шин. Power slide болоо. Тийм үү? Тэгэхээр аим том хар юм ингээ гардаг таахгүй. Наач ямар смарт юм. Тэгээд маа шаардлага. Тэг аим зүйд шүү дээ. Би өмнө нэг хэлчихэд одоо яг ингэ тэмдэг байсан байхгүй юу? Тэд нүр хасагдаагүй байдаг наасаа. Тэд нүр би зөв random за. Яг ер нь бол яг гол point нь бол хоёлаа энэ дугаарыг бол амар сайн эдитлэх хэрэгтэй л. За дараагийн сэдвээр оръё. Яа хэлэх хүстэй байна. Тэсээ яа хастуу хэлэх үү. Нөө миний бэнтлэг зарчим байгаа шүү дээ. Чи миний зарчим гэдэггүй байхгүй. Хүн яг доромжлоогүй те. Хууль бус юм яриаггүй л бол над хамаагүй гэж. Тэ. Хоёр угийн. Би амар инээдтэй гэсэн юмнуудыг үлдэн шүү дээ маа. Сонсож байгаа. Тэ. Тэгэхгүй саяны хасаараа масаараа гисний ард нь амар инээдтэй юм яваад байгаа байхгүй. Тэнгүү тэр инээдтэй юм оруулахын тулд хасаараа гэдэгтэй контекст нөх хэрэгтэй байхгүй. Шас. Тимээс нэрээ тэгэл. Тэгэхээр юу гэж дараагийн сэтгэлээ оръё. Дараагийн асуудал энэ байгаа. Гэж үгүй. Та нар одоо ингэдэг болмоор юм аа. Дараагийн сэдв. Наа чи арт түмэн зовж штэ. Та нар над цагдаж магддгаа над өвчин дээрээ байвал яасан. Тэр түцмүцсэн хүмүүстэй 50 байлгач. Гшаах. Сэзэр усторыг дөөрөж үз юм уу? За. Тэгээ ер нь юу өөр үтгүй. Ямар юу? Мөдөө ажиллаа хийгээл. Ундрал явж байна. Архитектор гоё юу? Гоё. Би зүгээр яхаа нэг ийм тэр чи мем гэдэг юм шүү дээ тий. Мем л гэлээ. Одоо нэг ийм зураг өгдөн шүү дээ. Мем гэл. Мемэти. Мем. Юу гэт хав арга байшин заяа. Шүн дүн заяа. Энэ ганц ингээд цонхон ингээд гэрэлтэй. Тэнгүүтээ энэ хүн бол архитектор гээл. Гэтэ тэрийг амар олон мэрэгчлэл шилдэг л да. Энэ хүн бол анагаахаа үед энэ хүн бол нягтлан бодогч гээл. Тэгээ би яг нэг архитектор гэсэн тийм юм орж ирсэн байхгүй. Тэгээд архитектор хахаар ер нь яг
их ядрах уу? Чи өөрөө юу асуух юм бэ? Ой. Ичэн яг лежит асуулт биш юм уу? Ерөөсөө ойлгохгүй. Гүгөө би яг тэр мемнийхаа одоо тэр нөгөө яг үндсэн тэрнээс санаа аваад асууж байгаа шүү дээ. Архитектор хүн бол ингээд шүн толгойг сууж одоо тэр уран бүтээл юмнэстэй. Гэхдээ уран зургаа. Зураг нэ уран баримлаа дүрслэн те. Уран одоо байшин гаж юм уу? Уран биш ч юм уу те. Зүгээр тэр байшин гаж юм уу те. Дүрслэн тэгээд тэр чин бас ингээд шүн болгон суухаар ингээд ядрын штэ. Байшин ч зурх бас эзүүлэлгүй те. Дөрөвчлээ шүү. Дөрөвч байшин зурхгүй штэ. Буборги байсан ч юу? Ой, та нар нөө UBH байсан мэдгүй. Тэр яг төв дөрүүлчин те. Тэр зүгээр дөрүүлчин байсан те. Тэрний архитектор нэг тэгж ядрааг бах уу. Тэрний архитектор зүгээр л те. За тэгэл нэг сайхан ланзгар байшин барь даа гэл. Нэг жоохон олон метр квадраттай. За надад нэг ахаад нэг санаа. Гэтэ нэг хасаа за. За энэ санийх бол миний бодлоор нэг хасах юм биш ээ. Яагаад гэвэл асуулт нь лежит юм чинь. Шас. Гөө. За хөөе нэг юм байх уу? Архитекторууд метр квадратад ер нь их санаа зовх уу? Гүү энэ байсан үнтэй байсан баг шүү. Үгүй Цаад зүстэй. Амар үнтэй байсан болоод. үгүй үнэнд нь ш. Одоо шин биш ийм энэ их метр квадраттай хастай гэдэг юм уу? Одоо шин нэг ийм сонио ийм ороочлцсан жижиг хэлбэр хийчихвэл тэр чин баг зайтай шүү дээ. Тэгэхээр орон за энийг ингэж энэ нэгтэй гоё юм байна. Гэтэ арай гоёор биш жоохон аглигаар гэхдээ их метр квадраттай хийгдэг ч юм уу. Тиймэрхүү дөө бодол байдгүй. Тийм болохоор яг Монголын барилгад бүгд юм байдیں۔ Oh shit. Хөөе, саний яг гэтээ яг амар чуул асуулт мөн үү? Аха, яг чухал. Зүгээр яг зөв юм асуу. Хамгийн зөв юм асуулаа. Би яг тэгж боддог байхгүй юу? Би чинь за тэгж жоох үргэлжлүүлээ яриач саний юм дээр тайлбарлаа. Тийм нөгөө метр квадратаар чи үн ер нь барих хүн гарна штэ тий. Тэгээ захиалагч метр квадратаа хэлдэг байхгүй. Хизээч бид нар өөрсдийнхөө метр квадратаар хийхгүй. Захиалагч одоо тий 250 айлын орон сууц гэх юм бол бид нар 250 айлын метр квадрат бодоод тэгээд байгаа газардаа захирагдаад хийдэг. Тэгээ гоё ингээ хэлбэр гаргаад метр квадрат алъя гэхээр баригдж байгаа үнэн нь амар өндөр болно. Гоё явах тусмаа хэлбэр дүрс орох тусмаа. Тэнгүүд захиалагч л барина шүү дээ. Тэгэл нөө энэ хэлбэрээ хаас инг тэг гэсээр агаад ер нь бол явсаар ингээ нөгөө ингэж хуссаар агаад өрүүлжин дээрээ боодог байхгүй. Ихэнхдээ Монголын захиалагч нар нь ядуу учраас дийлэнхтэй. Тэгээ амар мөнгөтэй захиалагч нар нь ч гэсэн метр квадрат дээр өгөх гээд байдیں۔ Жохон илүү дизайн оруулаад ирэнгүүд материал илүү орно тэр наадах чи Монгол барьж чадахгүй наа гэл. Тийм. Тэгээ одоо яг жохон мөнгө шидэд сурж ийн л та. Дизайнд. Тэгэл хувийн байшнууд тэгэл аим гоё юм ш тий. Тийм одоо мөнгө их орж байгаа байшингууд дизайн арай илүү зөвшөөрөгдөж байна. Тийм. Тэгэхээр захын оруулын юм хамгийн хямдхан, хамгийн хурдан эргэлтэнд орох ёстой гэдэг барилгууд байдаг болохоор тий амар энэ юу. Цэрамтон. Тийм. Тэр чинь хамгийн хурдан, хамгийн
одоо зурхад амархан хувилбарууд л гэсэн. Тийм. Бас хурдан баригдах юм байна. Хурдан байр амар хурдан байр. Дөрвөлжин юм хийх. Хурдан ашиглах байна. Easy шүү дээ. Бид нар чинь нөгөө арматураараа одоо гараараа боодог байхгүй юу? Хэлбэрээр нь ингээд ягаад гараараа бооод хивн бас гараараа хийдэг байхгүй. Тэгэхээр чинь ингээд хэцүү дүрс орж ирэх тусам Монгол бас ер нь жоохон чаддаггүй. Тэгэхээр угаасаа л хөгжлөөл байгаа чинь тэрнээс бодож чадахгүй дээ биш. Тэгэхээр харин гол асуудал бол мөнгө л байхгүй. Шунал Америкт хэрвээ захиалагч байх юм бол те хүссэн консолоо гаргаад хүссэн хэлбэрээ хүссэн материалаараа хийхэд бол босгоод ирдэг болохоор Монголд чинь хүссэн материалч гэж байх 3 4 материалын сонголттой. Би сая нөгөө сүлд ч одоо хийсэн. 2 жилийн өмнө юу явахтай айл гэж утсан л та. Солонгос явсан. Солонгос Сөүлөд. Тэшээ явсан. Тэгээд тэжээ ингээд барилгуудаар үгүй би за яг нэг л барилга гарсан. Тий. Тэр амар яг тийм гоё одоо архитектурын шийдэлтэй ч юм уу те. Тэрийг ороод гэж хайлт ингээд амар гоё санагдаад. Гэтэ давхар нэг ямар мэдрэмж төрсэн бэ гэлээ. Яагаад байхгүй байгаа манаа тэгэл те. Тийм мэдээж төрж байгаа байхгүй. Тийм. Би бас нэг ингээд хотод нэг юм баймаар байна гэдэг ч юм уу те. Тэгэж батсан. Гэхдээ яг тэгэд яалтч одоо нөө Улаанбаатарт чинь тэгэл газрын 8 одоо барилга юу чи ер нь л одоо яг үндсэн гол түүхийднээс тэгэл гаднаас хараад болохоор тэгээд нэлээд өвтө өндөр болох л доо. Тэгээ одоо бол бүр яг хамгийн өндөр үнэтэй үе дээр явж байгаа. Арматур дээр яаж хэсэж байгаа юм бэ? Хэцүү байгаа тэгээд дагаад чи одоо үед баригдж байгаа барилгуудын үн өндөр байна л гэсэн үг шүү дээ. Тий. Ирээдүйн барилга. Тэгэхээр одоо баригдсан байрнаас байр авах ашигтай байж магадгүй гэж бодогцсон. Угаасаа байрны үн амар үнд орох байхаа. Shit. Гэтэ яг би тэрийг нөө юу гэж ойлгосон шүү дээ. Одоо шинэ барилгын материалын нөө үн өсөд байгаа чинь гол нь нөө сая хилкали асуудалтай тий. Тийм болохоор байр авах юм байвлыг одоо л авах цаг юм байна шүү. Тэг нэгийн одоо маркетинг яг буцаа бодгүй өстэй. Яг бууж болно л бууж болно л тоо. Гэтэ яах вэ? Ер нь амар rare case. Buy low sell high. Тэгэж тиймээ ер нь үл хөдөлгөөрөнгөөс дайжгүй хөрөнгө оруулалт авах байхаа. Дайжгүй хөрөнгө оруулалт юм шиг байлаа. Одоо угаасаа банкнд мөнгө хадгалах амар ашиггүй болж байгаа юм чинь. Ямар нэг юм руу инвест хийх гэж зөвлөд байгаа юм шүү. Yes, thank you. Би өөртөө хийж байна. Гэтэ надад нэг тийм инвест хийчихэр мөнгө алгалтай зүгээр л гэж. Ой баг ч гэсэн хамаагүй. Чи зүгээр үнэхээр мөнгө байвал зүгээр шууд хадгалаад инвест хийсэн дээр юм да. Тийм. Би сая яг тэгж өөртөө үзэлцсэн байж заяа. Нэг байсан хідэн төгрөгөө шууд за би угаасаа л үрхийн юм чинь тэр энэ удаадаа үрхгүйгээр ийшээ хийгээд үзье гэдсэн байгаа. Тэгээ ер нь бол өөр их бахарч байна. Хүн бачээ. За надад нэг юм асуулт байгаа байна. Би надад нэг асуулт байна. За чи тэгвэл төрөл за би тэгвэл асууч. За тэг. Ном юу хідэн байшингийн тэр хар зургийн зурсан байна. Бис мэрэгжлийн асуусан. Хар зураг гэж хэлдэг дөө бараг. Тэр 14 машин дотор тэгсэн аахгүй юу? Тэр чи архитектурын маш чухал зураг биш. Маш чухал зураг. За whatever. Тэр зургийг зурсан. Тэгээ хар зураг гэж байгаа л эскизийг хэлж байна уу? Ер нь одоо анхны санаа эсвэл баригдах зураг нь уу? Баригдах зураг. Тэгвэл амар их шүү дээ. Тийм үү? 10 хэд болсон баха. Баг чи 10 хэд байшин үл ингээд тийм би одоо яг өрөөгөөр 0 энэ ханаас энэ 450 см-ийн цаанд байх юм байна гэж бүр зурж байсан. Бүгднгийн ингээл нэг бүрчсэн. Бүх давхар нь уу? Бүх давхар, бүх цонх, бүх хаалгын тоол нь том байх тусмаа тэгэл амар шүү. Одоо энэ нөгөө Tessoгийн Sky Park энэ зураг бол амар зургууд гарсан. Sky Garden уу? Sky Garden тийм. Одоо наан бас Sky Park гэдэг явуулах гэж байгаа юм лээ. Вау. Тэр деталь металлыг зурсан шүү дээ. Вау. Хэр удах уу? Амар удна. Нэг тийм эхлээд нэг л юма зурж байгаа тохиолдолд юу зурхаа мэдж байгаа шүү дээ. Тэр зурах явц нь хэцүү бол биш. Хамгийн хэцүү юм нь амар их цаг ордог. Тэгээл ингээл ер нь бол зураас нь дундл ингээл яваад штэ тэр ханны тэр хэмжээ тэр мэр тэгэл. Тэгээ ер нь бол
нэг л юм хийгээд байвал жоохон залхана угаасаа. Гэтэ энэ үеийг давж туулахаас өөр арга байхгүй. Тэггүй бол зохиож чадахгүй угаасаа. Шууд зохион гэж байхгүй. Монгол залуучуудын яг амар амбицтай юм нэг тийм дээр харагдаад тийм аа. Шууд л ингээл төгсөөл зохиохгүй л. Шууд байшин ингээл зохиогоол. Тийм байхгүй. Ингээ яг эмч шиг 5 6 жил ингээ бүр резидент хийгээл. Тийм новшин юмнуудын бүгдийг мэддэг байж сайн байшин, сайн барилга ер нь бол зохионо. Тийм баг. Найзуудаа. Тийм нөө. Би яс зүгээр амар алдартай л хүн одоо архитекторыг гэдэг харангууд яг юу юм бэлээ. Яг нэг тийм нэлээ сүүлдээ л одоо амар мундаг болж байгаа. Тийм залуугаар амар мундаг болсон хүмүүс бол айгүй ховор гэх юм уу. Тэгж санагдсан шүү дээ. Тийм. Өөрийн чи айгүй олон жилийн нөө сурах процесс болохоор тий. Тийм. Тэг яг гоё юм зохиож байгаа болохоор одоо ихэнхдээ л орон сууц зохион шүү дээ тийм. Тэг маш цөөхөн архитекторуудад амар том прожектээр ажиллах завшаан угаасаа гарна. Одоо ингээд алдартай архитекторуудын хамгийн алдартай ажлуудыг харах юм бол дандаа музей, концерт хаал, тэгээ бүр ингээд тийм соёлын байгууллагууд гэдэг хэвгүй дандаа. Одоо нөгөө юу музей гэдэг штэ Гугенхайм эднэр. Тэгээ нүуний концерт хаал, Диснейгийн концерт хаал гэдэг штэ баахан төмөр базаа тавьсан юм шиг. Тэр хүмүүс чинь тийм барилгыг л тийм утга учиртай урлаглаг хийж чадна. Тэгэхээр тийм ажлыг ихэнхдээ маш туршлагатай олон жил ажилласан архитекторуудад ер нь бол хөөе. Түүнээс орон сууц өрөөд гайхамшигтай архитектор гэж мэдэх ямар ч боломжгүй. Хөөе тэгвэл чи Marina Bay мэдэх үү? Сингапур тэр гоё юу? No. Эстетикийн хувьд надад бол гоё биш. Зүгээр инженерчлэлийн хувьд бол амар. Гэхдээ одоо шинэ нэг юм онгоц гэдэг үстэй. Тийм 3 байшин дээр ингээд онгоц. Ингээд яг архитектор зарим үед ингээд баг нэг хотыг төлөөлөх үе байгаа байхгүй те. Одоо жишээ нь Сидней ч юм уу. Би яг бол одоо ингээд Сиднейгээ бодонгууд яг тэр нэг опера хаус гэдэг байхгүй юу. Яг тэр бол ингээд бүр ингээд хоногшинд бол бүр яг үлдсэн. Би тэрнээс болоо Сиднейг ер нь бол Австралийн нийслэл гэдэг байсан үгүй юм байлээ. Өө би нэрнээсээ хамгийн алдартай ТV-г ингээд төлөөлж штэ тэр барилга. Тийм ер нь бол тийштэй. Өө нилээн л тэр чинь бас жоохон дээр үеих тоо штэ. Тийм би тэгээд би нэг амар хацтай гэх юм уу. Би нөгөө яг 10 жилээ төгсөөд би нөгөө Lions Club гэх тим юмар Америк явчихсан байхгүй. Тэгээ би нэг хөдөө ингээд газар очижсэн. Тэгж яхта би Америк амар алдартай архитекторын нэг барилгыг үзчихсэн. Frank Lloyd Wright лөө. Тийм нэртэй. Тэгээ тэр хүний болохоор тэгтээ нэг юм юу зүгээр амны орон сууцсан чашаа. Амны хаус гэх юм уу? Зүгээр нэг гоё хаус гэр бүлийн тийм барилга үзчихсэн. Тэгээд бас амар сонирхолтой л байсан. Тэр чинь амар алдартай байсан. Чиний яа нэг гэдэг юм бэ? Амар алдартай архитектор. Тий. Ой, Empire State Building. Гоё барилга гэж юм. Эстетикийн хувьд бас үгүй. Үгүй. Гэтэ тэр чинь яг алдартай барилга болж чадсан хамгийн өндөр мөндөр гэж алдартай болсон баг л та. Миний хувьд гоё барилга бол тийм одоо өндөр мөндөр тийм ямар ч хамаагүй. Тийм. Утга учиртай байд юм аа ингээд зарим барилгыг харахаар. Тэгвэл тэр нэг Kuala Lumpur-ын хоёр өндөр мөндөр бас биш үү? Нөө тийм алдартай барилгууд ер нь жоохон. Гэхдээ надад тэгтээ тэр хин блэ хин гэдэг лээ гэсэн сая нас орцсон л Harry Potter бишээ зайхаа хадид лээ. Зайхаа хадид. Тэрний ингээд барилгууд нэг тийм яг гой санагдаж шүү дээ. Миний нөгөө сая Солонгост очихдоо нэг ганц орсон барилга байдаг шүү дээ. Тэр ганц барилга. Тэр барилгыг мэдэж байна. Тэр яг тэр зайхаа хадид яг. Тийм зайхаа хадид. Тэр барилга ахгүй юу? Тэр надад амар таалагдаад. Яг надад тиймэрхүү барилга амар таалагдсан. Монголд хамгийн гоё барилга. Хормын орд. Тийм үү. Миний бодлоор. Яг тэр үед яг Монгол архитектор хийсэн цөөхөн барилга байдаг шүү дээ. Одоо Хормын ордон ч Монгол архитекторын. Тэгээд чимэджилүү дээ. Тэр хүний бол бүтээлүүд бол үнэхээр гоё, сайн. Гэтэ Хормын ордон зохиох тохиол яг Хормын ордон гоё. Яг болж идтгүй. Яг юу илээ амар бодлоо сая. Тэ. Түлхий компанийнхаа нэг төслийг хэлж байна. За. Хоккейн
Ген нэг стажио хийж байгаа штэ. Өнөөдөр юу юм нөө шинэ ярам юм уу? Тийм. Тэрийг манайх зурсан байхгүй юу? Вау, тийм үү? Тийм, тэрийг би бол Монголд бас хамгийн гоё барилгуудын нэг гэж хэлнэ. Одоо орчин үеийн Монголын. Аа. Тэр нэр би харсан л та. Тэр нэр айгуу гоё харагчлаа. Мэдгүй нэг цагаан гээ хүн л байнга л тийм тэр зургийг. Гэхдээ тэр надад зураг амар гоё харагдсан. Бас Яг гоё сайн зурсан. Одоо Эрцэнка аим гоё санагдаж шүү дээ. Эрцэнгээ сонирхолтой. Сонирхолтой тий. Эрцэнка байна. Тэр бол гэхдээ орс архитектор баха. Тийм бах тий. Нэг амс юм ашигласан материал нөрсөл сонь тий нэг юу чулуутай юм шиг байна. Нэг харгас чулуунуудтай. Өөр жоо юу вэ? Бүхий өөр юу гэлэхгүй. Манай засгийн газар. Манай саарлар та. Саарлартын царамаатай барилга. Тийм. Одоо яг архитектор гэдэг хүн одоо харуул те. Одоо нэг тал руугаа ер нь жоохон инженер гэж байгаа шүү дээ те. Одоо яг нарийн тооцоо моцоог нэгдэг ч юм уу. Эсвэл нөгөө талдаа яг нэг уран бүтээлч. Одоо зураг зурдаг хүн ч юм уу те. Яг сэтгэдэг. Яг архитектор гэдэг мэргэжил ер нь яг энэ хоёр талын яг аль руу нөлөө давмгаалсан санагддаг бай. Аль эсвэл аль нь ч юм уу те. Аль л байгаа л та. Тэг аль нь байгаа. Гэтэ ямар чиглэлээр явах чагаасаа бас хамаарах хаа. Яг амар инженерийн өндөр ур чадвар шаардсан архитектор талбай малбай дээр явдаг ч юм уу. Талбайн архитектор гэж тустай байгаа шүү дээ. Ингээд талбай дээр очиж чек хийдэг ч юм уу. Тиймэрхүү өөрийнхөө сонирхлоор аль нь илүү давмгай. Гэтэ ер нь илүү урлаг тал руу баха. 40% инженерчлэл, 60% урлаг. Урлаг нийгэм бүх мэрэгжил ер нь хамаатай шүү дээ. Ялангуяа нийгэм бол амар чухал. Нийгмийн мэдчихэж нийгэмдээ таарсан, хүндээ таарсан юм хийх ёстой. Тиймэр нийгмээсээ салангад ангид хүн болж чадахгүй хаа. Би зохиохтой ер нь амар их төсөөлдөг шүү дээ. За би одоо ингээд за жишээ нь саун зохиолоо гэж бодоход би саун орохдоо яадаг вүлээ? Яаж бол гоё мэдрэмж төрөх вэ гэж бодоод төсөөлөл. Надад Монгол савны тэр нь таалагддаг юм байна гэл бодоол. Чи Монгол саун орсон. Орсон шүү дээ. Монгол зөндөө саун байдаг үстэй. Мэдгүй. Соёл Инканто гэдэг л те. Монгол нэг саун орж ирсэн. Монгол ч амар тийм солонгос маягийн саунтай шүү дээ. Би соёл руу нэлээд орчихсон. Саунч гоё шүү. За. Тэр дагуу шүү дээ. Саун тэгтээ одоо жоохон ковид эрсдэлтэй байхаа яг халуунд битүү орчинд. Тэг санагдав. Одоо саунууд хүрхий тампуурсан бахаа. Тий, соёл руу хотод орчихсон. Гэтэ нэрэ бодоодсэн чинь хотод гоё байшин цөөх юм байна. Гэхдээ байгаа л та зүгээр үнэхээр ингэ олохгүй байх шүү. Одоо ингээд Сиднейн тэр Opera House харагддаг шиг Монголд юу харагдаж байна? Blue Sky юу? Танд. Драмын театр гэж. Сквадрын талбай. Сквадрын талбай. Манай сквадрын хөшөөл юм дөө. Тэгэл одоо манай цагаан орсон. Гэтэ ингээд яг ингээд одоо бас бодоод үзэнгүүт Blue Sky бас ингээд анхны яс амар тийм зөрөгтэй шийдлээсэн байгаа биз. Тийм. Тэгээ санагдчих. Бөө юм болж ирсэн ш санаж байна уу? Амар их юм хэрүүл болдог байсан шүү дээ. Хотын төвд амар өндөр. Тэр үедээ хамгийн өндөр нь баг ганцаар байсан. Тий. Өндөр барилга барьлаа гэл. За зуран барилга гэл тий. Хоош ургал. Тэгээд нөгөө нэг хэсэг амар удаан зогссон шүү дээ бас. Нилээ хэдэн жил зогссон. Тэгсэн. Ямарсан барь дуусгасан амар мундгөө. Гэтэ супер барилга бол бас биш. Би санагдав. Тэр чинь бас баг 2007 онд барьсан биз дээ. Тийм. Тухайн үедээ ч амар л Би нэг юу яг ээж аавынхаа үеэс асуужсэн чинь тухайн бүр нэлийн дээр баригдсан хамгийн гоё барилга гэхэлэр яг юу хэлчихсэн шүү дээ. Одоо нэг Sky хөтөлбөр байгаа. Sky гэсэн тэр чинь бүр амар дээр юм барилга билээ шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ ардаа яг Чингис зочд бодолтой. Одоо хажууд нь мартдаг. Тэр Sky зочд бодол Sky хөтөлбөрийн барилга чинь баг 80 зочд бодол шүү дээ. Тэр чигээрээ.
Тийм ихтэй дэлгүүр байдаг гэсэн шүү дээ. Тий. Бас байдаг Тэр дэлгүүрлээ амар хордог үс. Sky Sky-гээ дэлгүүр байдаг гэсэн шүү дээ. Sky байгаа л да. Sky өмнө. Мэдхгүй. Тэрийг бол мэдхгүй. Гэтэ Тэгээ Sky-тэй амар том дэлгүүр байдаг гэсэн тэр шүү дээ. Sky руу орох амар дуртай байсан шүү. Анхны урсдаг шаттай. Тийм би ч амар дуртай байсан. Манай гэртээ. Тэгээд ингээ оронгуудаа ингээ доош орж байгаа орж мартай. Тий. Тэр Sky амар гоё нэг сонир спешиал дэлгүүр шиг санагдсан шүү дээ. Дотроо мөнгөн бор байдаг шүү дээ гэж. Тийм мөнгөн бараа байдаг гэсэн тий. Тоглоом зардаг. Тий. Анхныхаа PlayStation авчлаа. Өчиг PlayStation дээсэн юу? Нэг 2-тэй байсан шүү дээ. Би ч гэсэн хоёроор дууссан. Тийм. Хоёроос цааш дахиж хизээ чинийг аваагүй. Хоёрыгаа гэхдээ нилээн удаа нухсан. Ногсноо. Хойлох тоглоомнууд ингээ бүр юм номтой навчдаг дотор. Өчиг PlayStation тоглосон юм. Эсвэл шойж гоёс шүү. Бид яг ингэ одоо би яг PlayStation дээр болоод өөрийгөө геймер биш гэдгийг ойлгосон. За. Манай найзууд надад нөгөө тусдаа гарсан PlayStation билээсэн байхгүй. Тэгээ тэрийг би одоо PlayStation-ыг нэг юм ашиглаж байгаа. Netflix үзэхэд л ашиглаж байгаа. Тэгээ ерөөсө тоглоом тоглохгүй байгаа. Бараг Тийм тэр чин тоглоомнууд амар үнэтэй болохоор чи өсрөөд хоёр тоглоом тоглож байгаа сте. үгүй надад тоглоомнууд байгаа л да. Тоглоомнуудтай хамт билгээсэн байхгүй юу? Тэгээ би тэрийг ерөөсө бараг тоглодгүй. Тэгээ бэлгээл манай тэрхээрээ тоглодог. Би бүр ерөөсөө ингээд тоглодог ч хөө. надаа ингээд би бүр ингээд карантины үеэр хүмүүс амар boring байсан шүү дээ. Тэгээ надад тэр үед ч тоглоомор санагдаагүй шүү дээ. Би нэг удаа эхлүүлсэн заяа God of War-ыг. Тэгэл нэг 5-10 минут явчаал. Яа би юу гэдэг нэ гэж бодонгуудаа тэгээ шууд гараад сарал. Би юу вэ? Гүү за тэгэж одоогүй маа зөв би санагдаа ирсэн. What the fuck am I doing man? Амьдралдаа нэг гутцсан тэгээ би юу гэдэг нэ. Биста би ийм доошоо орсон юм уу? Би ингэ тоолон болсон юм те. Би ийм лүүзер Доошоо орхон жааш. Надад ерөөсөө нэг тийм сайхан биш байгаа байхгүй. Тэгтээ найзтайгаа тоглохоор л. чи ширээг аим хөдлөж байна надаа. Төрөөж ингэ Хилээч шахах. чи дээ чиг өглөө л надад ч гэсэн. Дуурайд байгаа юм уу? Яа. Тэгвэл авчи. Архитектор гой санагдд юм аа надад бол. Надаас юу санагдсан бэ? Одоо яг уу дээр юу нэ Улаанбаатар хотын шилэн барилгах ч юм уу. Бас надад сонирхолтой барилгах санагдаад. Дотроо оронгууд амар хуучны идэг л та. Анхны Монголын бас өндөр шилэн барилга үстэй. Аль вэ? Монгол анхны ажлаадаг Улаанбаатар хотын шилэн банк. Цэнхэр нөгөө дээрээ шар тий. Тэ чинь бас нөгөө одоо юу гэж хэлэх юм бэ? Тийм. Нөгөө тэнгисийн дээр Цаг уурын эсрэг. Зоос банк. Зоос банк биш Монгол банк. Хуучин худалдаа хуучин худалдаа гэж юм байр юм байна шүү. Гоё биш. Тэр хөөрхөн биш юм байсан шүү дээ. Тэ улаан топ юм уу? Тийм. Гаднаа хөөрхөн цаг магтай. Тийм. Тэр цаг нь амар гоё чулуун болгоо ийцэн. Тэр харин жоохон хайр юм басан. Тэр өн байж л. Тэр чинь одоо үгийн нураагдаад буцаад амар өндөр тийм нөө skyscraper байж Та үжлийн барилга биз? Тий. Skyscraper. Багнаас биш юм байна. KB тоороо. Тий. Тэр бас орчин үеийн гоё. Сүртэй тий. Барилга барих чи яад юм бэлээ штэ. Барихаасаа илүү нураах нь илүү өндөр зардалтай гэсэн үнэ үү? Тийм. Үнэ. Тийм болохоор хангаа зочид бодол одоо халтал ингээ байгаад байгаа. Тэр үнэ хайр. Тэр нураахын тулд дахиад нэг байшин барих хэмжээний мөнгөөр нураана. Тийм үү? Тэ. Зүгээр хямдхан нураачлахгүй юу? Нэг хэдэн хүмүүс тий. Тэр хууль усаараа. Тийм үү. За та нар нэг тий ард түмэндээ мэдээлэл хийж байна. Одоо тэдний өдөр нэг 3 цаг тэр аваар битгий яваарай гэд. Тий. Тэгээ хажуудлынх нь бүх property нь нурна шүү дээ. Тийм үү. Тэгээ шүү дээ. Код нэг зөөлөн багаар дэлбэлж байгаа. Тэгээ нэг багаар дэлбэлж байгаа нэг. Одоо ихтэй янз бүрийн технологиуд гарцсан л юм шиг байлаа. Одоо нураах бах уу угаасаа тэр бол амар газар шүү дээ. Тэрийг бол нэг хүн бараг 10 жил нурааж тэрч чадахгүй. Интермед эсрэг талд байдаг байшин ашгүй нурааж л шүү дээ. Мөн тийм сонирн байшин байдаг тий. Тэг бас удаж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө тий. Юу үлээ? Битгүй нэг нөхөр нөгөө нэг орон сууцны яг урд нь хаагаад бичсэн тий. Хойцсор бариад дууссан уу хамгийн амин. Монгол дахиад тийм барилгууд бас нэлээд байдаг шүү дээ. Бариад дууссан тэгсэн чинь барихсгүй байсан гэд комиссн хүлээж авдаггүй тийм барилгууд. Би одоо орч чадахгүй юу? Дулаан амт өгдөг. Зөвшөөрөг болохоор. Nice.
За би нэг жоохон хууль бос ч юм уу юм ярьчих уу. За яах вэ? Хүний нөлөхгүй. Нөгөө юу ч амар чухал юм байлаа штэ. Одоо тэр нөгөө комиссийн ажилтнууд гэх юм уу те. Одоо байшингийн шүмсэж байгаа л юм хэмжиж байгаа. Комиссийнхэн зөвшөөрөхгүй бол ер нь ашиглалтанд орж ирсэн. Энэ байшин зөвшөөрлөө, энэ байшин зөвшөөрөхгүйгээд тэгээ за ер нь тэгэл хүн болол гэж байгаа. Тэр хүмүүс чинь одоо тийм амар одоо авилгалын юм амирх байдаг. Тэгэд манай нэг одоо за таньдаг хүн тэр нэг газар ажилд орсон юм байна л да. Тэгсэн чинь ингээд ажилд ороод ер нь бол хамгийн баг залуу хнараа хамгийн залуу тэгсэн чинь нэг удаа ингээд яг манай тэр хүнийг ингээд яг тэр нэг барилгын компани захирлан дуудаад барилгын компани захирлан дуудаж муудаад тэгэл амар үнэтэй ресторан хоол молонд оруулаад амар VIP өрөөнд ороод амар ууж муугаал идэж мэдээл. Тэгэл ста заахын маханд өнөдрийг л гоё мэрэл тэгжсэн аа тэгэл ер нь жоо ууж байгаа л үнцэн ажил руу ороод ярил ингээд одоо тэр барилга ингээд тэрийг явуулмаар байна. Дахтай яаж ин маж ин юу хүсэж байна тэрийг хийж зохицуулын мөхцөлийг хэлсэн байл та. Тэгэж маа тэр таньдаг ах юу хүссэн байсан гэж PlayStation 4 хүссэн байсан шин. Гүг харин тэгэл та нөгөө хэлжлээсэн л да. Тэр намаа яг ингээд тэгжсэн чинь тэр барилгын компани захирлан тэгэл жоох инээж минийгээл тэгэл за амарх юм байна гээл. Пати PlayStation 4 авсан мөгс аваагүй гэсэн. Яа. Гэхдээ яасан ч хэлээд тэгээд тэрнээс цааш аим шиг юм ярьсан юм л да. Тэгэхээр яг үүндээ би тэрийг санахгүй байна. Ер нь бол би сая бол яг ингээд амар муу дүрслэлээр ярьчлаа. Ер нь бол яг л нэг тийм амар сони юм ярьсан амар bizarre юм уу та. Нэг өрөөндөө жисэн чинь за тэрийг ярихгүй. Тийм бахoo. Гэхдээ ер нь бол өөрөөсөө захиалагчтай шууд харцдаг юу болохоор тийм бид нар зураг зурж өгөөл. Тийм. Архитектур дээр гэхдээ яг барилгын салбар дээр бол би үгүй тийм авилгын байдаг л гэж бодож л та. Ойлгомжтой амар их мөнгө хэлчихэж байна. Архитектурын юм дээр байдгүй. Байхгүй. Одоо чинь зүгээр биднээс бартераар хийчихэл гэж гоё тийм. Зүгээр ийм хүслээл тань. Мөнгө өнгөтэй архитектурт нь манай байшин яг ингээд сэтгэлээ гаргаж гоё цогтойгээрээ гоё бүтээгээрээ илүү мөнгө өгөөд илүү гоё юм зурулдаг ч байна. Тэгвэл та нар яг тэхүү. Тийм штэ. Амар багаар үнэлэгдэж Монгол. Дараа нь дуулж болцсон гоо та. Нэмж мөнгө өгөөл. Би яг тийм байшин гоё юм тэгэл дахаа. Ахаа юм. Гадаад бол айгүй үнэтэй ажил штэ. Амар үнэтэй. Одоо ингээд нэг тэрбумын барилга барилаа гэж бодоход барилгын төсөв гарна штэ. Тийм. Тэнгүүд тэр баригдах төсвийнхаа 10% ч юм уу 7-8% авдаг хгүй Монголоос бусад газар. Одоо Монгол хэд вэ? Монгол хуваар боддог. Тогтсон тарифтай тэр нь бүр социализмын үед ингээд барилгын норм дүрмгээ батлагдсан. Тэгээд 1 м квадратыг тэдэн төгрөгөөр бодноо гэдэг зарчмаар явдаг. Тэнгүүд метр квадрат амар чухал болж байгаа юм чинь. Зургийн үн бага байхад тэг амар бага болдог заяа. Баригдах төсвийн тэрбум төгрөг хэвээрээ штэ тэ. Метр квадратын үнээр бодохоор амар бага болдог. Тэгээ ер нь бол Монголд бол зургийг үнэлдэг. Малайзад ажиллах юм бол баг 10 дахин баян амьдрна. Тийм үү? Амар тийм. Монголд бол тэгээд ер нь хөгждөг бах уу? Чи ажиллаж үзээ шүү тэгж мэдсэн үү тийм? Ажиллаж үзээл би бүр яг ингээд үнэлгийг харж ирсэн. Тэгэхэд бол тэгээд гадаадад ажиллаж исэн, сурж исэн хүмүүстэй ярьж үзэхээр амар өндөрөөр үнэлж байгаа юм чи. Бөө юм болох нь аргагүй. Алаан болох. Та нар тэгээд ингээд яаж болдгоо юм уу? Одоо архитекторуудын тийм одоо нөө зөвлөл мөвлөл ч юм уу. Тэгээд тэр стандарт ахиулах тийм юм худлаа байдгүй тий. Тийм архитекторуудын эвлэл гэж байдیں۔ Тэг юу ч хийдэггүй шүү. Яг хөө тэмцээд ингээд явж болох л ахaltaа тэгээд тийм завтай хүн ер нь байд юм. Мөнгөтэй бол тэгээд тэмцлээ. Гэтэ нэр жоо ирээдүйд болоогийн үнц нь бол өсөх бах уу? Би бол тэгж л бодож байна. Угийн барилгын компаниуд арай илүү бусдаасаа ялгарх гал гоё юм их гэл те. Тэ. Одоо бол гоё юм хийснээрээ би шинэ баг үн авсан л ер нь ажил авд юм дөө. Баг үн хэлсэн нь.
Сайн ингээд нэг юм дээр өрсөлдсөн юм аа. Тэгээд ер нь бол манайх бол илүү бас илүү эдий. Тэгээ манайх илүү юм чинь тэгээ унлаа штэ. Тэгсэн чинь амар бага үн хэлсэн. Бүр стандартны норм дүрмийн үнээс бүр ингээд 2 дахин бага хэлсэн үнд шууд ялагчаар нь тодруулчихж байгаа байхгүй. Тендер заалтай юу? Тендер биш, тэмцээн аяг заалдаг болчихсон. Тэг манайх дандаа хажигд юм уу? Жохо ингээд та нар өөрсдөө юм хийхээр ингээд урлагч ч яг 100 юм хийж. Ямар нэртэй компани лээ? Анаграм Atelier гэх компани. Анаграмын тэр нөгөө юу амар гоё байсан шүү дээ. Шинэ армгийн нэг тийм дуплекс гэх юм уу байрнууд амар 2 давхарч юм шиг өндөр. Үзсэн үү тий? Үзсэн нөө Facebook хэрнэцсэн. Тэрний загварууд амар нэг тийм орчин үеийн яг залуу хүмүүс тохирсон ч юм уу. Тийм, орон сууцад мөртлөө одоо шууд гэрлүүгээ орцоор дамжихгүй шууд оржуулдаг. Тэгээ урдаа гардентай. Тэгээд 2 давхартай. Тэгээ яг нөө би яг тэрүүгээрээ баригдсан уу? Тийм, тэрүүгээрээ баригдсан. Шинэ армад амар таалагдж байгаа. Даан ч хол юм аа. Тэгээ одоо ажилчдаа байр санал болгохоор угаасаа тэгэл өөртөө зурсан мэдж байгаа шүү дээ ямар гоё юм. Гэтэл гэтүүдээ амар хол. Шинэ ярмуудтай хангалттай зогсоол идэрсэн үү? Гараж битүү гараж тэгээ зогсоолнуудтай. Тэр чуугийн нөгөө бараг Европын сэргийн бослолтын банкнаас нэлээд өндөр санхүүжилтээр баригдаж байгаа төсөл واخгүй. Тэ? Шинэ ярмагч. Янз бүрийн газраа дамжсан юм шиг үлээ. Азийн хөгжлийн банк. Тийм, Азийн хөгжлийн банк гэдэг. Viva City ямар? Viva City жоо сайн ш. Гэтэ мэдгүй. Хөөе. Анх бол гой санагдчихсан. Одоо бол яг хоцрогч. Амар сонио эстетиктэй. Би сая нэг ингэж сонссон шүү дээ. Би айгуу сан заяа. 12 онд хаа. Би 12 онд нөгөө нэг юу стартап бизнес гэдэг нөгөө худалдаа аж үйлдвэрийн техник парк төрний тийм ивент болдог байсан бохоггүй. Тэгээд 12 онд гэдэг чи одоо бараг 9 жилийн өмнө тэнцээ нэг ярьслага болсон бохоггүй. Тэнцээ за ярьслага авах чаар хэн байсан гэхээр Идрод байсан заяа. Тэгээд ярьслага өгж байгаа хүн хэн байсан гэхээр одоо MCC-ийн захирал одоо ерөнхийлөгч од байсан бохоггүй. Тэгээд од ах юу гэж ирсэн бэ гэхээр тэгээд Viva City-г ямар ингээд анх санаанаас үүсэж барьж исэн бэ гэхээр ингэж исэн од ах ингээд амар олон зураач найзуудтай тэгээд бас тийм архитектор тийм артист найзуудтай тэднэртэйгээ ингээд уулзч малзаал ингээд ярьжсэн чинь ингээд тэднэрт ингээд нэг нийлмэл юм байсан юу гэсэн гэхээр тэд нар ингээд яг онгод авдаг ч гэх юм уу юу гэдэг лээ тийм нэг тийм хотууд байдаг мэдэг гэдэрэг ярьжсэн чинь ямар хотууд байсан бэ гэсэн чинь тэгэл одоо Венец, Флоренц гэдэргээл хотууд байсан байл та. Тэгээд тэр од тэгээд захирал болохоор тэр артист одоо тэр уран бүтээлч найзуудынхаа бүх зардлын дагуулад Венец хот руу явж исэн. Тэгээ Венец хотод очиод ингээд барилгуудыг харсан чинь яг ингээд Венец хотынхаа тэр барилга дээр ингээд очиод хажууд нь үзэхээр зүгээр л нэг хуучны барилга заяа. Ингээд юм нүүрцэн зарим хэсгээрээ цуурж муурцсан. Тэнгүүтээ яг тэр барилгууд ингээд амар олон өнгөтэй байдаг нь яг ямар гоё харагдаг гэхээр яг нар ингээд жаргаж явах үед нарны тусгалаар тэр олон өнгө нь одоо тэр солонгийн өнгөнүүд нь ингээд амар гоё нарны тусгал ингээд ойгоод илүү үзэсгэлэнтэй болж харагддаг. Тэгээ тэрнээс ингэж санаа авч Viva City төслийг эхлүүлж яг тэр Венецийн барилгуудаа тэр наран дээр байдаг юмны хараад тэгээд нарны байрлалыг харж тэгж эхлүүлж исэн гэсэн шин. Ууг нь тэгж ярьсан. Тэрийг гэж санчлаа. Магадгүй. Даанч гэхдээ Viva City яг уу дотроо бол анхандаа жоохон бааз байсан. Одоо бол жоохон тийм мартагдсан хуучны юм шиг санагддаг шүү дээ. Уул нагч нөгөө нэг Viva City ч ингээд дээшээгээ дандаа орон сууц нэг давхрууд дандаа үйлчлэний төв. Тэгээ тийшээгээ хүмүүс амирх татах гад нөгөө UB Food Festival гэдэг тийм нүд амирх хийдэг. Тийм гоё юм болдог байсан шүү дээ. Амар ус хол санагддаг байсан тухайн үед. Тийм. Тэр хэвээр ганцаараа шахуу тийм. Одоо ингээ бүр харагдхаач. Одоо ч Garden City гэж. City лэгчтэй нэг 10 байшин байсан. Харт. Манайх бүр village шүү дээ. Luxury village. Зайсан luxury village. Бүр яг тэгээ бичсэн байдаг шүү дээ. Миний эртний өмнөхтэй. Бүр тосгонд амьдарч байгаа юм шүү дээ. Улаанбаатар дотор. Ард. Йоо, мадэр хажуудлын хүүхдээ явж бас амар байдаг гэсэн шүү. Хүүхдээ ярих хажууд нэг luxury village гэдэг тийм.
Тэр ингээд цонхоор харж хүүхдээ ярих байж. Манай найз яг хажууд нь ханых нь хажууд байртайс гоё тэгээ жоох өндөртний амьдэрдэг. За. Манай балкон дээр ингээд хараа сууж байдаг шүү дээ ингээд. Тэснэ наваад удаа гот бэлгээ нааш яасан гэж энэ пистанерыг хараа. Яасан гэж чи пистанер хоригдчих. Бид нар ирэх чөлөөнд бай. Эдгээр яг биднийг юу гэж боддог бол гэж амар масууж. Нэрнгэс тэгж ярьдээс юм. Нэрнгэс. Тэгвэл нэрнгэсэл тэгж бодож байгаа юм чинь нэрээ юу гэж боддог бол гэж. Яг ингээл тэ ингээл хашааныхаа дээвэр харсан чинь зүгээр нэг орон суусан хүмүүс харж байдаг. Баян пистанер. Тэний боо пистанер. Одоо ч тэр хотхон болсон л доо. Харсан уу тэрийг? Хараагүй шүү дээ. Яа чи хараад тэр ойг хоо бүр ингээ амар ойрхон барай хийсэн сонио хотхон. Хөрхөдөө хүүхдээ ярихыг хаашнд авч тавьчих юм бол мэдэхгүй шүү дээ. Тамиг бол тэр газар дээр байшин бариад хүмүүс орно гэдэг бас муу нэрхтэй. хайртай. Орж байгаа айл болгоно л ном уншуулж байгаа. Тийм бах муур зуртай л орж байгаа зүгш. За. Архитекторын тиймэрхүү Ер нь бол өндөрлөлтийн цаг ирж дээ найзуудаа. Тэгж байна хүүхдүүдээ. За тэгээд Хөөртэй. найрамд явж исэн зөндөө. Хоёр удаа л. Би нэг ч явж байгаа. Би найрамд Чи ямар сайд юм бэ? зөндөө явж исэн. Би зүгээр л хөгшөрчөөд л очиж исэн. Бага хүүхдүүд дээр. Найрамдлын хоол амар гоё шүү дээ. За. Би найрамдлыг сонсоход л гоё эсөө. Төсөөлвөл л гоё эсэн надаа. Найрамдал гоё. Би амар их найрамдал явах юм мөрөөддөг байсан. Тэгж нь авч. Хин ч авч явахгүй шүү дээ. Чамайг авч тавина шүү дээ. Хинч нэг авч тавив. Найрамдал одоо нэг хэцүү юм. Вирус найрамдал дээр хатаа. За. Найрамдал болий зүгээр. За. Андын найрамдал юм бол. За тоос юм. За. За тэгээд Манай 39 дугаар тий. 39 дугаараар Our Secret Podcast-ийн Синдер. биш юу гэдгэлээ ярилцагч биш ээ. Синдер байна. Биш. Хөтлөгч одоо номын орлоо. Тэгээд бас One of the Godmothers анаграмын архитектор and podcast host. Тана гэрээч зовсон юм байна. Owner. Тийм. Oh yeah. Тэрийн нэрээ ерөөс яриаг Тэр юу гэдгэлээ Trippy House. Биш. Би мэднэ. тойрог. Дөрвөлжин. Юу Trippy House шивдлээ. Гурвалжин. Ямар одоо тэр нөгөө хуучин утас зарахыг Thrift shop. Trippy house. За. Thrift house-ийн За тэгээд биш үү нэрээ. тэр юм л ойролцоо Trippy гэдэг нэрлэлжүүл бас нэг тийм юу байж болох юм шиг. Trippy house. Trippy Thrift House. Тэгээд Thrift House-ийн хамтран үүсгэн байгуулагч номын оролцлоо. За, баярлаа. Манайхын Мелосанд баярлаа. Битгий сонс. Sorry. Тэгээд яриаг үлдээсэн юм байна уу? Гайг ах уу? Тийм үү? За бай. Тэгвэл надаа яриаг үлдээсэн юм байна. За. Өнөөгийн нийгэм. Тэгвэл нөгөөгийн нийгэм архитекторуудаа та нар жоох бодолтой. Нэг хүнтэй зүгээр нэг гой могоо шиг байж. Луна онцон баг шигээс аваар. Luna's gonna fly to the moon baby. За баяцгаана найзуудаа. Өнөөдрийн дугаар маань үнэхээр гоё дугаар байлаа. За тэглээ. Өөр өндөрлж байна. Баярлалаа баяртай. За бай. Bye. Here.